Сайн байцгаана уу? Та бүхэнд орой минь хүргэе. Гадаад дэх Монголны багш нарт зориулсан мэрэгжил арга зүйн цувралт цуврал сургалт 3 сэдв 9 тооны нэр сэдвээр уран чимэг багш өнөөдрийн лекц сургалтыг хөтлөн явуулнаа. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За энэ өдрийн мэнд хүргэе. Халууцсан яарсан нэг тийм өдрийн мэнд хүргэе. За одоо бүгд бараг ороод ирчихсэн юм болов да. За тооны нэр ба түүний хэрэглээ гэсэн сэдвээр өнөөдөр одоо та бүхэнд арга туршлагаас хуваалцъя. Амьдрал дээр ер нь тоогүй юм гэж алга. Тэгэхээр тооны нэрийг суралцагч нарт ойлгуулах, таниулах, тэгээд тэрнийг яг зөв хэрэглээнд сургана гэдэг маань одоо энэ гадаад хэл суралцж байгаа хүмүүсийн хувьд бол дааж байгаа багш нарын хувьд бол маш чухал ажил. Бас тэгээд суралцж байгаа хүний хувьд бол энэ бол бас нэг төвшөнд альч төвшөнд байсан ч нэлээд өндөр үнэлгээ авахаар ер нь тэгээд ярьж хэлж байгаа зүйлийн гол одоо цөм болсон сэдв байдаг. Та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр тооны нэрийг заахад одоо аль төвшөнд ямар юмын заахын, хэр одоо гүнзгий заахын, эсвэл одоо хэр хугацаа зарцуулахын гэх мэт тийм ээ. Ямар хэл зүйтэй холбоо заавал илүү төхөмтэй байна вэ гэдэг талаас нь өөрийнхөө одоо ганц миний биш л дээ манай багшийн ажил дээр бас гарч байгаа одоо хөндрөл бэрхшээл одоо олж байгаа амжилт тийм ээ тэр бүхний та бүхэнтэй хуваалцъя гэж бодож байна. За тэгээд юуны өмнө би Монгол тооны нэрийн талаар товч ойлголт яхан сэргээх маягаар та бүхний мэддгийг сэргээх маягаар хэлж өгье. Тэгээд дараа нь сая хэлсэн одоо ямар төвшөнд ямар тооны нэр нь заагдахын ямар хэл зүйтэйгээ холбохын. За тэгээд тооны нэрийг заахад хамгийн гол юм бол одоо зөв дуудах буюу хэлэгдэх байдал нь их чухал. Тэрийг анхаараагүйгаас болоод хүн гэдгээр хэлээд элэг ч гэсэн тэрийг бид ойлгохгүй бусад хүмүүс ойлгохгүй байх тохиолдлууд байна. За дараагийнхаар нь болохоор зөв сонсох. Энэ бол сонсогдох байдал тийм ээ. За тэгээд зөв хэрэглээ. Хэрэглээ нь бол одоо бүрнэг болгон асуух өгүүлбэрт. За цаашлаад одоо гүнзгий төвшөнд болоод ирэхээр тооны нэр одоо зөв орчуулах талаар одоо зөвлөгөө та бүхэнтэй одоо бараг санал бодол хуваалцаж бас болно. Өөрөө өөрсдийнхөө зөв сайхан туршлагаас бас бусад багш нартайгаа хуваалцаарай гэж та бүхнээс хүсэх байна. За тэгээ бодит ертөнцийн үзэгдлийн тодорхой тоо ширхэг, дэс дугаар, хам цуг, бүхэл бутархайг нэрлэх үгсийг тооны нэргэн тийм ээ. Энэ бол өнөр баян багшийн одоо тодорхойлж байгаа. Энэ бас энгийн үгээр амар учраас та нарт өгч байна. За тэгээд тоог бол ерөнхий, тодорхой хоёр янзаар илрүүлдэг. За юмсын тоо ширхэг үеийн хэдэн удаа болсныг зааж жинхэнэ нэр тийм ээ үүлгийн өмнө үндсээрээ тохиолдог үйл хөвлөх нэг юм аа. За тэгээд энэ доотлолт байгаа тайлбар бол дараа дахиж нэмэлтээр хэлэгдэнэ. Тэмчээс одоо онд орчихъя. За Монгол тооны нэрийн талаар товч сонирхол бол одоо бид нар мэдж байгаа бид нар бол их эртний хэлтэй бидний хэлэнд ер нь дутагдах юм байгаагүй бас байхгүй гэж хүмүүст бахархаж ярьдаг. За тэгээд энд нэг товчхон гэдэн өгүүлбэрийг одоо эрдэмтдийн одоо ном сурах хүчгээс төвлөрүүлснээр та бүхэнд хуваалцъя. За монголчууд бол үнэхээр тооны нэрний хувьд бол хангалттай тийм ээ. Тэгээд бид нар одоо орон болгоныг нэрлэдэг нэртэй баялаг одоо тийм үгийн сантай ард түмэн. За энэний талаар бол 36-ын тайлбар тал дээр 21 хүртэл оронтой тоог оруулсан байдаг. Энэний одоо хамгийн дээд тэр 21 оронтой тоогоо бол цаглашгүй гэж нэрлэж байгаа тийм ээ. За энийг бол та нар санаж байгаа бах. Мөн 1742 онд Орлбед орж хэрэггүйтэй мэрэгдийн зохиосон Төвд Монгол дохионы бичиг гэдэг тийм ээ. Буюу мэрэгд гарахын оронд 67 хүртэл оронтой тоогоо оруулж өгсөн байдаг. Тэгээд орон тус бүрийг нь монгол нэрээр нэрлсэн. Одоо бол бид нар тиймгүй байгаа шүү дээ тийм ээ. За энэ ном сурахчгийг монгол тооны нэрийг хамгийн одоо их ач холбогдлого суулгасан хүн бол энэ Намнанд орж байгаа.
Тэгээд энэ хүн бол тэр гайхамшиг тоо гэдэг бүтээлийг 1962 онд бичсэн. Энэндээ болохоор энэ дээд тоонуудыг хэрхэн уншдаг, яаж нэрлсэн байдлуудыг бүгдийг тусгаж өгсөн байт юм байна. За энэ 14 оронтой тоогоо одоо бүгдийг бичих гэвэл одоо бас хүндрэлтэй. Тэгээд зөвхөн энэ нэг жижигхэн ийм брошюр байдаг тийм ээ. Энэ Монгол жин хэмжүүр гэдэг. Энэ жижиг брошюрын энэ арт хэсэгтэр болохоор энэ тоонуудыг ер нь бол бүгдийг ингээд бичээд өгсөн байдаг. Энэ 91 оны тохимол энэ Нүрзэд гэдэг хүн бол үнэн сонины төвтөн бичгч байсан. Би одоо таньдаг байсан. Тэгээд одоо тэр хүн надад өгчээсэн энэ материал. Гэтэл одоо бол та нарт бол интернетээр тийм ээ хайгаал олчихно энэ нэрнүүдийг бол байж л байгаа. Тэгэхээр энэ дээр бол зөвхөн тооны нэрээсээ гадна Монгол жин хэмжүүрийг бас бүгдийг ингээд оруулаад өгчихсэн. Нөгөө бидний алт төө дэлэм гэдгүүд чинь бүгдээрээ энэ дээр байж байгаа. За тэгээд 14 оронтойг маш дэлгэмэл шалтгааны орн 30 оронтой одоо сайтар хүргэсэн 36 тийм ээ. За Баясангун 56, Тэгш гэдэг нэртэй 58, Өгүүлшгүн 63, Сэтгэшгүн 67. Одоо Сэтгэшгүн гэдэг одоо Монгол хүмүүс бас бэлэгдэл сайтай юм. Одоо эмнэлэг хүртэл байгуулчихсан байж байгаа шүү дээ. Тэрний одоо энэ чинь 67 оронтой тоо шүү, Монгол тооны нэр шүү гэдээ одоо ингээд хүүхдүүдэд хэлээд өгвөл бас сонирхолтой байж болох талтай. За энэ өндөр тоог би дахиж эргээд би та нарт бас тайлбарлах ёстой. За монголчууд одоо тооныхаа нэрийг бүтээхдээ энэ гарынхаа 10 хурууг ихээхэн ашиглаж байсан байна. За эрхийн хуруун дээр баруун гарын ч байсан, зүүн гарын ч байсан ялгаагүй. Эрхийн хуруун дээр бол 1.12-ыг оноогоод тийм ээ 7 хуруун дээр 2.9 яг ийм байдлаар чигчиг дээр бол 5.6. Тэгээд энэ тооллуудаараа зөвхөн манай монголчууд биш шүү дээ. Дэлхий дээр ер нь өөр үндэстнүүд ч гэсэн ялгаагүй 10 хуруугаа бол тооны нэрээ зохиоход бол хэрэгсэн. Өнөөдөр хүртэл зарим одоо тэр юу гэдэг бага ястан гэж болохгүй овгуудмуудын дунд бол тэр одоо жишээлбэл эскимо хүмүүс байна тийм ээ, тэдний хэлэнд нь бол энэ нэр томьёонуудаас нь таарад явж байгаа гэсэн. Яг одоо эрхий гэдэг нь нэг гэсэн тоотойгоо тэнцдэг тийм ээ. Яг хурууныхаа нэрээр тоогоо нэрлэжсэн үндэстнүүд бас байдаг юм билээ. За манайхан бол энийг энэ хуруунуудынхаа тоогоор бол мэдээж хэрэг тооны нэрнүүд дээр ашиглагдчихсан. Ялангуяа та нар мэдж байгаа нөгөө одон орон зурхаатай холбогдохоор бол монголчуудын тооны нэрэнд бол энэ өргөн ашиглагддаг. За мөн энэ тооны нэрэн дээр та нарт бас сонирхолтой байх гэж бодоод энэ 1-ээс 10 хүртэл тоог яаж одоо дүүцүүлж одоо нэрлэжсэн тухай. Нэг гэдгийг одоо нар дэлхий дээр ганц л байгаа тийм ээ, сар бол ганц л байгаа. Тийм учраас энийг наран саран гэж нэрлэжсэн. За хоёрын бэлэгдэл гэхээр одоо хүний биед байдаг хоёр зүйлүүд тийм ээ, амьтны биед байдаг хоёр юмнуудаар ингээд тоогоо нэрлээ. Жишээлбэл зарим ном сурахчиг одоо эртний сурвалжууд дээр нүдгээд биччихсэн байвал энэ хоёр гэсэн тоо байж болох нь шүү дээ. Зарим тохиолдолд хөмсөггээ биччихсэн байх нь энэ нь бол бас хоёр гэсэн тооны тоог одоо төлөөлөд нэрлэлт нь болоод явж иж болох нь. За чандман эрдэн гэл тийм ээ, 3-ыг төлөөлүүлээд за энэ 8 дээр байж энэ тэнгэр, чөмөг, эд, сэхэх гэдэг ийм хөв байдлаар яг энэ яаж эртний монгол хэлэнд яаж нэрлэжсэнүүд нь энэ дээр ингээд бичигдчихсэн байгаа. За юм байна. За монгол хэлний нэг одоо бидний монгол тооны нэг уламжлал болохоор энэ хойноос нь урагшаага ингээд бичсэн байгаа даа. Тэгээ би одоо бодож байгаа манайхан ингэж араас нь дуудаж уншд юм байна. Жишээлбэл амт, хугацаа, саран гэж. Саран гэдэг нь уг нь бол нэг шүү дээ. Яадаг вэ? Нэг. Тэгвэл тэр саран хойноо орчихсон. Амт нь 6, хугацаа нь 5. За 1974 он гэж хэлэх гэж байвал далаа уул үндэс наран гэх жишээтэй. Наран гэдэг нь бас л нөгөө ганц юмар бэлгшээж хийсэн нэгin тоон тэр урдаа байж байгаа тийм ээ. За яг одоо бид нар ингээд гадаадын хүмүүст бид нар чинь үндсэн хэлтэй одоо цөөхөн өөрийн гэсэн хэлтэй цөөхөн үндэстнүүдийн нэгэ гэж ингээд бахархаал энэ төр ингээд ярих тэгэхээр тэгээд зарим тохиолдолд бас нэг янз янзын асуудлууд тохиолдоод тэгвэл та нар яагаад тоогоо хэрэгэлдэг юм бэ гэсэн бас нэг тийм асуулт бас багш хүнд бол урдгал юм дээр тэр үед бол одоо
яаж бид нэр өөрсдөө жаахан аятайхан авч гарах вэ? Угаасаа ч энэ байдал нь тийм ээ. Ром Европын тэр 3 орныг нэг нэрээр нэрлэдэг. Тэр уламжлалыг одоо аваад ашиглаад хэвшчихсэн тийм ээ. Энэний гол шалтгаан бол юу гэхээр жишээлбэл манай монгол хэлний нөгөө орон бүрэн нэртэй гэдэг шүү дээ. Одоо энэ 3 тоо байхад 3 өөр нэр хэлжлээ. 4 оронтой тоо ингээд он хэлэхэд бид нар ингээд 4 өөр нэр хэлжлээ тийм ээ. Тэгвэл бид нар одоо энэ 222 сая 222,222 гэдэг тоог хэрвээ яг бидний одоо уламжлалт тооллоор хэлэх юм бол хардаа 2 дөнчүүр, 2 жива, 2 сая, 2 бум, 2 түм, 2,212 дан гэдэг нь нэгж ингэж хэлснээс тийм ээ 222 сая 222,222 гэж хэлэх нь мэдээж хэрэг хэмнэлттэй тийм ээ цаг хугацааны өвдөж гэсэн бичлэг гэхэд одоо бэх цааснаас ихсүүлээд энэ альж талаас хэмнэлттэй дөхөн учраас тийм учраас одоо манай монголчууд тэр Ром Европын 3 оронг нэг нэрээр нэрлэдэг тийм ээ энэ уламжлалыг ашиглаж хэвшиж иржээ. За жишээлбэл энэ 280 гэдгийг хардаа 2-ын тооны дараа 12 тэг байж байгаа. Тэгвэл одоо энийг чинь өөрөөр хэлбэл 2-тойгоо нийлэхээр 13 үг бид нар хэлэх болчиход байгаа шүү дээ. Тийм учраас л энэ бол бид нар ингээд хялбарчлаад одоо бас бусдад ойлгомжтой болгох үүднээс манай монголчууд энэ Ром Европын уламжлалыг авч ашигладаг маа гэдгийг л одоо тайлбарлахад бас бид өөрсдөө бас аваад гарахаар. Гэхдээ бид нарт тоо бол байгаа. Тийм ээ? Энэ талаар тайлбарлаж болох юм. Өмнө нөгөө хэлээгүй нэг тоо үлдсэн тийм ээ энэ дэлхийн жин ер нь хэд байдсан бэ гэсэн. Энд ч одоо энэний дараа чи 21 тэг байсан баха. За тэгээ 6-тайгаа нийлэхээр 22 болчихно. За энийг бол монгол одоо хэлэхээр бол 6 ялгаруулагч гэж тоон гэж хэлж болгохоор нөгөө нэг яг оноогод өгсөн нэрэн дээрээ бол ингэж болохоор юм. За тэгээд яагаад бид нар одоо та нар үндсний тоог хэрэгэлдэг юм бэ гэвэл одоо бидэнд нэг ийм тайлбар бас байж болох юм аа. Ялангуяа зөвхөн насанд хүрсэн гадаадын иргэдэд зааж байгаа үед бол багшид бол ер нь янз бүрийн асуултанд хариулах шаардлага гардаг. Тэр үед бас бид бас өөрсдөө бас өөрийгөө аятайхан аваад гарчих нь зөвөө гэж боддог. За монгол тооны одоо гарвалын хөвд бол тийм ээ уг гарлын хөвд болохоор төвд болон санскрит хэлнээс авсан одоо тэр бум, сая, жива, дүнчүүр, тэр бум, асан гэдэг ийм тоонуудыг хэрэглэдэг. Мөн бусад нь болохоор уугуул монгол үг, мөн харь хэлнээс буулбарлан орчуулсан тийм юм бас байдаг байх нэ. Тоо зааж явах бол. За тооны нэрийг ангиллах талаар. За бүтцийнх нь хөвд бол та нар мэдж байгаа энгийн тоо, нийлмэл тоо гэх тийм ээ. Энгийн тоо нь болохоор нэг л язгуур ус 1 2 3 4 5 6 7 8 гэх 9. Нийлмэл тоо нь болохоор 2 ба түүнээс дээш язгуур ороод бүтсэн тоо нь 11 12 14 25 36 ч гэдэг юм уу тийм ээ. 2 ба түүнээс дээш язгуураар бүтсэн тоонуудаа нийлмэл тоо гэж байгаа. За тэгэхээр энэ бүтцийн талаас болохоор энгийн ба нийлмэл. Утгаар нь зүйлчлээд 7 ангилж байгаа. Энэ дээр одоо бид нар байнга энэ бол яг бидний заадаг юм үндсэн тоо, дэс тоо, хам тоо, тойм тоо, түгээл тоо, дахих тоо, бутархай тоо. За би энэ тоонуудыг яагаад шар, ягаан, ногоон гурав болгочвоо гэхээр хамгийн чухал юм яг анхан шатанд бол энэ хоёр шар нь илүү их заагддаг. Заа нь бас тэгээд хэрэглүүлэхийг багш их хичээдэг. Бидний одоо хичээлийн цагаас бас тодорхой хэмжээний цаг хугацааг авч чаддаг хэсэг тооны нэр бол. За тэгээд энэ шарууд нь болохоор яг анхан шатанд тэгээд ягаан нь за нэг дунд шат руу орохын албанд тийм ээ. За түгээл тоо, дахих тоо, бутархай тоо бол ерөнхийдөө дунд шатны дээд, за дунд шатны дээд тэгээд дагсан төвшөнд бол эднэрийг бол яг ингээд зөв дуудаад хэрэглээд явчихт бол энэ боломжтой. Тэгэхээр бид нэр заахтаа бутархай тоог бүр эхэнд нь тавиад тийм ээ. Дахих тоог урагшаа орвол заагаад түгээл тоог тэр урд заахын ямар ч шаардлагагүй. Тэнд санаа тавих шаардлагагүй. Үндсэн тоо, дэс тоогоо маш сайн өгчихсэн байхад бол
ар арынхын тооны нэрүүдийг заахад бас ойлгуулахад мөн суралцагч нар суурь сайтай учраас цааш нь хэрэглэхэд нь илүү төхөмтэй байдаг. За одоо ингээд үндсэн тоо. За энэ дээр би тоогоо мэдгүй хүн гэж байхгүй тийм ээ. Ганцхан багш нарын одоо арга барилаас шалтгаалж нь тоог зөв дуудах тийм ээ. Тал дээр зарим нэгэн алдаа эндэл бас гардыг болов гэж боддог. Яагаад гэвэл хаана хэлний үзүүрээр хэлэгдэх юм, хаана одоо хэлний хоогоор хэлэгдэх, хамраар хэлэгдэх юм тийм ээ. Гэдгээ анханаас нь ялгаад өгөхгүй болохоор нөгөө буруу хэвшчихдэг. Буруу хэвшсэн ер нь та нар бүгдээрээ мэдж байгаа. Ямар нэгэн хэлний одоо юу гэдэг вэ, бүтээгрүүдийг буруу хэвшчихсэн байхад тэрийг засах бол шинээр заахаасаа хэдтэйхэн илүү их цаг хугацаа, хүч тамир зарцуулдаг тийм ээ. Тийм учраас тооны нэрийг зааж байгаа хүмүүс бол ер нь эхнээс нь л яахгүйгээр яг үндсэн тоо зааж байхдаа зөв байрлалын тавиулчвал цаашид маш хялбар болдгоо гэж хэлье. За мөн одоо нөгөө өмнөхөрөө бол энгийн тоонууд нь тийм ээ. Нэг язгууртай өгнүүдээс бүтсэн. За дараачихт нь арийнх нь баганд бол дандаа нийлмэл тоонууд нь ороод ирж байна. За энд болохоор бид нэр юу анхаарах вэ гэхээр 2, 3, 9 гэсэн энэ 3 тооны өмнө нийлмэл тоон дээр одоо өмнөх орно нь заавал одоо үндэс үүсгэх энэ дагууртай тийм ээ ордог. За тэгээд уучлаарай 10 болоод явна. Тэгээд тэр энэ нь болохоор 2 өөрөөр хэлэгдээд байгаа. 2, 3, 9-ийн өмнөх энэ маань хамрын энэ тийм ээ. Бусад энүүд нь яг хэлний үзүүрийнх байгаа. Тэгэхээр тоо зааж байгаа багш нар мэдээж ингээд одоо 10 гэдэг юм эсвэл 20 гэдгээл тэр орнуудыг тавиад өгөл байх л та 30 гэд 40 гэд 50 гэд энэ дэр бол хаамж байсан ялгаа байхгүй. Зөвхөн 2, 3, 9-ийн өмнө л анхаарал энэ дээр нь хамраар байх юм а гэдэг дээрээ сайн анхаарал хэлэх хэрэгтэй. За нөгөө энэ 2 дугаар үед орсон энэ балархаа эгшгүүд тийм ээ. Энэ эгшгүүдийн дуудлаган дээр нөгөө оюутнуудаа анханаас нь балархаа эгшиг гэдгийг тодорхой хэлээгүй. Бас энэ өмнөх аагаасаа богино хэлэгдэж байгаа гэдгээ яг заавал тодорхой тайлбарлаагүйгээс болдгоо яадаг оюутнууд чинь 10, 30, 40, 50 гэдэг их тодорхой дуудаад бас ингээд хэмжчих гэдэг. Тэгэхээр та нар энэ дээр бол яг тэр өмнөх одоо 1-р үед байгаа 2-р үед байгаа А2 бол өөр юм аа тийм ээ. 2-р үеийн Аа нь одоо хэрвээ одоо цаг хугацаагаар хэмжиж юм уу ингээд одоо юу гэдэг цаг хугацаагаар юм уу ингээд урт богино хэмжээгээр зүүрлээд хэлэх юм бол энэ маань тэр өмнө 1-р үед хэлэгдэж байгаа аагаасаа 25% богино. За яг 25 гэж хэлэхгүй л дээ одоо тухайн хэлж байгаа хүний дуудлагаас болно. Ямар ч байсан арайч 50% гэж байдгүй юм байлаа. Би нэг Алтай язгуурын хэл нөгөө залгамал хэлний тухай ингээд уншиж яхад ийм л байсан л да. Урт эгшиг гэж юу хэлдэг юм бэ? Ер нь хэр урт дуудагддаг юм бэ? Тэгэхээр балархаа эгшиг гэж юу хэлдэг юм бэ? Балархаа эгшиг ер нь хэр богино дуудагддаг юм бэ? Одоо үндсэн богино эгшгээс энтергээд гэсэн чинь тэр яг тэрийг уншиж яхад англи хэл дээр байсан материал жишээлбэл урт эгшгийг хэлэхийн тулд энэ богино эгшгийг нэг дахин урт. Тэгээд яг тоогоор байхдаа ингээд 190% гэсэн нэг ийм тоо байсан л да. Тэр яг англи хэлэн дээр байсан материал. Тэгвэл энэ балархаа эгшигтэр болохоор тэр 1-р үеийнхээ өргөлтөд үеийнхээ богино эгшгээс нэг 25% орчим нэг богино. Зүгээр юугаар нь хэлэх юм бол уртынх нь хэмжээгээр бол өмнөхөөс нэг 30% байхаар ингэж хэлэхэд болох юм аа. За тэгээ олон улсын авианы алиг байгаа тийм ээ. Бидний энэ тэмдэг маань өөрөө угаасаа олон улсад
авианы галыг тэмдэглэдэг тэмдэг тийм ээ. Та нар мэдж байгаа энэ хаалтыг энэ дөрвөлжин хаалт. За тэгээд энэ 10 гэдгийн ардталд байгаа тэр балархай гişгүүдийг бүгдийг энэ одоо шуваа гэж хэлдэг энэ тэмдгээр тэмдэглэсэн байгаа. Энэ тэмдэг бол зөвхөн манай монгол хэлэнд биш бүх одоо олон улсад одоо цагаан толгой нь авиа тэмдэглэж байгаа тэр балархай гişгийг тэмдэглэж байгаа тэмдэглэгээ. Тэгэхээр энэ тэмдэглэгийг хэрвээ яг харвал ялангуяа хэлний багш нар юм уу хэлний мэдлэгтэй хүмүүс дор хаяж толь бичиг хэрэглээ сурсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэмдгийг харахаараа тухайн хүн чинь бол аяндаа бас богино байх юм байна гэдгээ бас ойлгож байгаа. Тийм учраас энэ тэмдгийг бол байнга одоо хэрэгжилж байгаарэ балархай гişгийг тэмдэглэхдээ тийм ээ. За тэгсэн байхад бол оюутан чинь ямар ч ясна 10 гэж хэлэхгүй. Энийг хараад 10 гэх маягаар хэлнэ. За энэ одоо яг юм уу гэвэл бас биш. Жишээлбэл та нар англи хэлний нөгөө about гэдэг үгийг санаж байгаа тийм ээ. Бид нар ингэж бичгээд энийг хизээч гэж уншдаггүй. Энэ дээр нэг about гэж хэлдэг тийм ээ. Яг тэрнтэй адил дуудлага энэ дээр энд гарч ирж байгаа тэр одоо 10 гэдгийн тэр арийнхын вэгийн арын энэ шуваа гэдэг та нар тэр толь бичгээс ингээд хаагаараа энэ үгээр хаах юм бол энийг яг нөгөө юу гэж хэлээ өргөлтгүй үед орсон одоо богино гişг гэж тэмдэг яг толь бичгүүдэд бас тайлбар нь орсон байна. Тэгэхээр энэ тэмдгээр тэмдэглээд балархай гişгүүдээ явбал таны одоо үйлчлүүлэгч чинь за хүүхдүүд бол мэдэхгүй байгаа бах. Тэгээ бид нар хүүхдийг мэдэхгүй гэж болохгүй. Анханаас нь яг энийг хэрэглүүлээд явал за манай багш нэрээ энэ хийжсэн шүү гэдгээ бодоод явандаа толь бичиг хэрэглэхдээ толноос үг харлаа ч гэсэн тэр хүүхд чинь зөв дууддаг болчихно гэсэн үг. Тэгэхээр энэ анханаас нь ингээд тэмдэглээд явал ер нь олон улсын хэл учраас энийг хэрэглэх нь зүйтэй гэж бодож байна. За тэгээд энэ дээр анхаарсан биз 2, 3, 9-ийн өмнө дандаа 12, 13, 19. Бусд нь болохоор 11, 14, 15, 16, 17, 18 яг л хэлний үзүүрээр хэлэгдэж байгаа. Яг энэ үедээ одоо өөрөөр хэлбэл 100 хүртэл тоолуулж явах үедээ энэ хөвшлийг сайн бариулчвал хожмын өдөр одоо тооны нэрийн чинь бусад хичээлүүд дээр илүү төхөмтэй байна гэдгийг хэлье. За нийлмэл тоон дээр ороод ирэхээр бид нар дуудлага дээр нь анхаарах нь байна шүү дээ. За дараа нь энэ дээр би зүгээр одоо та нарт зүгээр өөрийнхөө хичээл дээр хэрэгжилжсэн материалуудаас өгсөн. Одоо би хэлсэн нөгөө 100 хүртэл явахдаа бас саяынхаа одоо 2 зүйл дээр илүү анхаараарай гэж. Тэгээд энэ одоо 20, 21, 22, 30, 33, 34 гээд ингээд энэ 33 2 дээр алдаа гаргана хүмүүс чинь 44 2 дээр алдаа гаргана тийм ээ. Мөн 50 5 2 дээр заавал алдаа дуудлагын алдаа гарч ирнэ. За мөн 60 6 2-ыг хэлэхдээ гаргана. 77 2 дээр бас алдаа нь гарч ирнэ. Та нар одоо зааж байгаа улсууд аяндаа мэдж байгаа. 88 дээр бас 88 2 дээр ч бас оюутан чинь алдаа гаргаж магадгүй. За тэгээд энэ нийлмэл тоонууд дээр жишээлбэл 111 гэж яхад одоо энэ дээр яах юм? 111 юм уу? 111 юм уу? Тийм ээ? Энийгээс 171 юм уу? 170 гэж хэлэх юм уу? 100 гэж хэлэх юм уу? За энэ дуудлагуудаа эхнээс нь нэг яарч сандрахгүйгээр их яг тодорхой зөв дуудуулаад сургах хэрэгтэй гэдгийг хэлье. Зүгээр дунд сургуулийн хөтөлбөрөөр явж байгаа бол арийнхаа цагт шахагдаад байдаг байж магадгүй. Тэглээч гэсэн багш одоо бас яг эхний энэ үе дээр заавал илүү хянамга байж маш сайн сонсож суралцагчаараа бүтэн хэлүүлж тийм ээ өгүүлбэрийн бүтэн сонсож тэгж явах нь зүйтэй юм аа. За одоо энэ юм дээр дараагийн хуудсан дээр бол манай сургалтанд анхан шатны оюутнууд дээр хэрэгэлдэг юм байна. За энэ дээр нөгөө
тэмдэг нэртэйгээ хамт хавсраад явж байгаа. Өнгө заагаад одоо жишээлбэл за нэгдүгээрт нь ногоон тоог нь уншихаар нөгөө сурагч чинь ногоон гэдэг үгээ санах хэрэгтэй болно тийм ээ. Тэгээд ногоон тоог нь уншуулаад дараа нь ногоон хоёр оронтой тоог унших гэж байгаа. Тэгэхээр энэ доор байж байна тийм ээ. Хоёр оронтой гэдэг. Одоо нөгөө хүүхд чинь 1 орон 2 орон гэдээ бас жаахан ч гэсэн юм сонсоод ирж штэ. За дараа нь ногоон улаан тоог унших гэж байгаа. За тэгээд 19 суулгаад уншин тийм ээ 46 гэдэг. Одоо энэ үед ёстой нөгөө 28 гэж хэлж гэнэ үү? 28 гэж хэлж гэнэ үү? Эсвэл 28 гэж хэлж гэнэ үү? Гурван өөр байж болох юм тийм ээ. Магадгүй бүр 20 биш хорч байж магадгүй шүү дээ. Тэгэхээр энэ дуудлагуудыг маш зөв тогтвортой 50 маягаар хийгээд явах хэрэгтэй. За дөрөвдүгээр даалгавар нь хаа ногоон улаан хар тоог уншгээд одоо 3 оронтой тоо уншуулад явж байна. За энэ эхний тоо гэсэн нүрэн дээр анхаарах бас нэг зүйл бол энэ 10, 20, 30 гэдэг энэ тэгээр төгссөн тоонуудаа бас их анхаарч явах хэрэгтэй. Энэ тэгээр төгссөн тоонуудаа зөв хэлчих юм бол дараа нийлмэл тоо болгоод хэлэхэд нь бас арай зөвхөнтэй байх шиг санагддаг. За дараагийнх нь хуудсан дээр болохоор бас байнгын нэг маягаар бичсэн юмнууд биш тийм ээ. Өнгө цаасаа бас өөрчлөөд ялангуяа бага насны хүүхдүүд энэ ерөөсөө нэг өдрийн хичээл дээр бүгд явна гэсэн үг биш шүү. Та нар бас анхаараарай. Магадгүй өнөөдөр орчоод маргаашийн давтлах хичээл дээр магадгүй эсвэл 3 хоногийн дараа хичээлийн төгсгөл дээр нэг 3 минутанд ч юм уу хийлгээд гарч болно шүү дээ. Тэгэхээр зүгээр би болохоор манай дээр байгаа материалуудаа ингэж авчирж байгаа болохоос энийг яг бүгдийг нэг өдөр хэрэглээрэй гэсэн үг бас биш шүү. За энэ тоон дээр бол харж байгаа дандаа ингээд жишээлбэл 1 гихтэл 3 орон болоод орсон тийм ээ 111. 2-ын тоон ялгаагүй, 3 нь ялгаагүй. Энэ дээр чинь нөгөө хүмүүсийн чинь яг л нөгөө 332-ыг эндүрчээ нөгөө юу гэдгийг хянах боломж болно. Хоёрдугаарт хүмүүсийн нэг гаргадаг алдаа юу гэхээр 333. Нөгөө нийлмэл тоогоо инээр холбоно гэдгийг мэддэг. Үндэс үүсгэх нөгөө энэ дагавраараа холбохоо мэдхгүй. 333. Тэгвэл яах вэ? Тэгвэл зүгээр бидний хувьд бол одоо дараачийн цаасан дээр харуулсан байгаа. Явна. Энд байж байна. Нийлмэл тоогоо хэлүүлэхдээ яг дунд нь одоо самбар дээр бичсэн тохиолдолд бол багш яг энэ дээр нь одоо бидний үзүүрийн энийг бичсэн байж байна тийм ээ 11. За дараа нь 12, 33, 44, 55. Яг ингээд багш өрөөсө төвөгшөөж болохгүй. Хэрвээ багш төвөгшөх юм бол маш хурдан хэлээд явчихна. Таны суралцагч нөгөөхий чинь одоо хөвшүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл өгүүлэх хэрэгтнийхээ байрлалыг яг тодорхой олоогүй байж болно. Тийм учраас багш энэ дээр бол ерөөсөө сандарч яарч тэгвдэх шаардлага байхгүй. За энэ дээр нийлмэл тоон дээр яг одоо саяын тэр 3 оронтой тоон дээр яг тэр нөгөө энүүдээ зөв хэлж гэнэ үгүй юу? Байна уугүй юу гэдгийг. Яг ийм үед бол самбар ашиглах нь их зөв. Самбар ашиглаж байгаагийн шалтгаан за жишээлбэл одоо 333 гэдгийг би өөрөө хэлэхгүй сурагчаар уншуулж яана гэж бодъё. 3 гэд 1 энэ 50 дээдлтэн. 100 гэд дахиад 1 энэ 50. Тийм ээ. Тэгснийхаа дараа 30 гэд дахиад 1 энэ 50-аад 3. За тэгээд энэ дээр одоо 333 гэдэг маань дээрээ 3 ширхэг энтэй болчлоо. За одоо энэ энүүд нь бүгдээрээ яг хэлний үзүүрийнх юм уу үгийнх юм уу? За бүгдээр 3 100 30 сүүлийн орных нь өмнөх нь хамрых өмнө хоёр нь хэлний үзүүрийнх байж байгаа тийм ээ. За энэ тоон дээр ингээд бичигдчихлээ. За энийг арчих шаардлагагүй. Гэтэл дараагийнх нь 3 оронтой тоо за 555 гэдэг дээр очие гэж бодъё. Тэр чинь дахиад нөгөө хүмүүсээрээ дахиад хэлүүлэхээр энэ 3-ыг харж байгаа хүүхдүүд чинь энэ 555 гэдэг дээр чинь нөгөөхий чи хараад ирэхээвш арай зөв дуудаад эхэлнэ. Мөн дараа нь ингээл 777 гэдэг дээрээс яг тэр байрлаарай. Тэгээд эн чинь нэлээд хідэн тоо байгаа учраас ангид байгаа хүүхдүүдэд дор хаяж нэг нэгээр нь хүртэнэ. Бараг болж.
За тэгээ болохгүй бол түрүүжээс нь арилгаж болно биз. Арилгаад харин анхаарах юм бол хэлний үзүүрээр хэлж гэнэ үү, хамраар хэлж гэнэ үү гэдгийг яг энгийн болон нийлмэл тоон дээр яг эхэнд нь сайн анхаарад яваараа гэж хэлэхээр байна. За монгол хэлэнд бол одоо бидний нөгөө тооны нэр зааж байгаа үед бол би өмнө хэлсэн нөгөө 2 22-ыг 5 52-ыг тийм ээ. Нам 8 2-ыг 80 гэдгийг ерөн дуутахаар наай гэж хэлж байгаа тохиолдол байдаг. Сая гэж хэлэхээр саяач гэж хэлж магадгүй, саяч гэж хэлж магадгүй. За гадуур яваад ирснийхаа дараа суралцагч нар дандаа нэг ингэж асуудаг. Та 4 гэж заасан. Тэр дэлгүүрт чинь хүн 4 гэж хэлээд байна шүү дээ. Та 10 гэж заасан чинь тэнд чинь хүн 10 гэдэг шүү дээ. Гэт ингээд ирээд гомдол гаргадаг. Тэгэхээр нь яг ингээд бичиж үзүүлж байгаа. Хэрвээ таны хэлснийг би одоо ингээд буулгах юм бол ингэж буулгахаар байна. Гэтэл тоо маань ийм ээ. Ингээд дахиад нөгөөхөө дуудлагаараа тийм ээ. Аагаа хийгээд эрээ хийгээд нөгөө шваага тавиад вэ гэдгээр нь явахаар нөгөө хүн чинь энэний ялгаа. За тэгээд бас тайлбарлаж тайвшруулах хэрэгтэй. Энэ бол яагаад тэр суралцагч гэж асууж байгаа юм гэхээр бас нэг бага зэргийн стресссэн эсвэл танд одоо итгэхгүйч байдал гарсан байж болно. Тийм учраас онцлогын үүднээс сайхан тайлбарлаад тэгээд хүний дуудлага бас өөрөө гэдгийг заавал хэлж өгөх хэрэгтэй. Бас тэр хүн чи яг амьдрал дээр ингээд яарад хэлсэн байж болно тийм ээ. Тийм учраас энд бол сэтгэлээр битгий унаараа та зөв сонссон байна шүү. Тэр сонсогддог шүү гэдгийг заавал ингэж хэлж явах хэрэгтэй. Ингэснээр багш бас өөрөө дадлаг туршлагатай бас нөгөө суралцагчийнхаа итгэлийг олж авах тал мал дээр илүү сайн байх юмаа л гэж бодож байна. За ер нь гээд хэлэхээр ер нь гэж хэлж тийм ээ. За тэгээд мянга гэж хэлэхээр мэнгэ гэж хэлэх тохиолдол байна. Тэгээд энийг нь зарим суралцагч тийм сониучхан тийм зантай хүмүүст ингээд өстэй дуудлагатай үгнүүдийг хэлээд утгыг хэлээд одоо өөрийнх нь хэлээр орчуулад өгөөд энэ ийм утгатай энэ маань бидний сурсан тооны нэрээ гэд ингээд хэлэхээр нөгөө суралцагч маань зөв дуудаад бас хичээгээд өөрөөр хэлбэл стресстэх нь бас бага, өөрийгөө голох нь бас багасдаг тийм сайн талууд байгаа. За мөн энэ хор гэдэг үг хоёр зайлшгүй андан шатан дээр тооны нэрийг эхлээд зааж явахдаа энэ бол ер нь тайлбарлагдахгүй гэж байдгүй хоёр үг. Хор гэж хэлээд байдаг. Тагнаашсан зөвлөгч хэлж чадахгүй. Тэгэхээр за таних арай чанга байна. Хор гэдэг монгол хэлэнд ийм үг байна. Энэ үг чинь ийм утгатай юм аа. Тийм учраас би таныг одоо зөв хэлүүлэх гээд байгаа. За тэгээд ер нь бол тооны нэрийг зааж явах үед суралцагчийг заавал 10 удаа, 20 удаа эсвэл нэг 7 удаа, 6 удаа нэг үгийг хэлүүлэх гээд байх шаардлагагүй гэж зүгээр миний хувьд боддог. Та нар бие биендээ бас туршлагаасаа хуваалцаарай. Яагаад гэвэл тэгэхээр жаахан зүрхшээсэн, өөртөө итгэл нь алдарсан тийм байдлуудыг үүсгдэг учраас ер нь нэг эхний 4-5 өдөр ч юм уу зүгээр багш нэг хөнгөн ингээд эхлээд сайхан тайлбарлаад заач гисэн дараа нь хөнгөн байдлаар засварлаад явах нь зөв юм байна л гэж би бодсон шүү. Тэгэхгүй бол 20 гэдэг 20 гэж одоо 7-8 хэлүүлчүүд тэр хүн чинь халширчна. Тэгэхээр нэг удаад нь хэлүүлээд хоёр дахь тэр нөө баг болж штэ гээд гурав дахь нөө яг болчлоо ч гэдэг юм уу. Хуруу гараараач байд юм уу тийм ээ. Сэтгэл хангалуун байгаагаа бас суралцагч нартаа мэдрүүлж явуулсагвэрээ. Бид чи ямар нэгэн байдлаар хүнийг тэнд ярлах гэж тийм ээ шүүх гэж зөв буруу гэдгийг тунгаах гэж ороогүй. Тэр хүнийг л одоо эхнээс нийцс хүртэл нь дэмжиж хажууд нь туслагчаар байх гэж орсон гэдгийг багш өрөөсөө мартаж болохгүй. За юм байна. За энэ дээр чинь сая гарсан. За тэгвэл одоо үндсэн тоогоо зааж явах үед тийм ээ. Юуг одоо эзэмшүүлэхийг бид нэр зөөрөх юм бэ? Зүгээр л тоо одоо энэ хэдвэ гэж хэдэн тоо самбар дээр тавьчихад асуугаад байж болохгүй тийм ээ. За тэгэхээр үндсэн тоог зааж явах үед
ямар нэгэн юмны үн өртгийн тухай ярилцах нь илүү зохимжтой байдаг. Тэгээ үн өртгийн тухай одоо суралцагч нартай эхлээд дадлаг хийхдээ нэг чадвал 3 орноос илүүгүй байвал сайн. Одоо жишээлбэл энэ 950 гэдгийг сонгод юм уу. Энэ үн өртөг заахад бол хамгийн хялбар, хамгийн дөт юм бол нэгдүгээр хүмүүсийн хувцсны ерөнхий нэр. Ерөөсөө цамц, өмд, гутал тийм өөр олон юмнуудын шаардлага байхгүй. За тэгээд дээрэс нэмбэл цөнгөгүй ирж байгаа хүн гэж байхгүй тийм ээ. Цамц гэдэг үгээ бүр мэдэхгүй ойлгохгүй бид нар өөртөө байж байгаа юм чинь энэ гэж хэлэх чинь хэн ч ойлгоно. За тэгээд тэр өдөр бол багш өмдтэй ирж болно шүү дээ. Тэгээд энэ гэж өмдөө гутал ямар нэгэн байдлаар гутлаа. Харин пүүз гэдэг юм уу, ботинг гэдэг юм уу, ханцуутай цамц, ханцуугүй цамц, брюкн өмд тийм үгнүүд ерөөсөө хэрэггүй. Ерөөсөө цамц, өмд, гутал ерөнхий нэр л авна. Тэгэл цөнгө. Энэ үүргэвч гэж хэлхийн шаардлага байхгүй. Гар цөнгө гэхийн шаардлага байхгүй. Ерөөсөө энэ ерөнхий нэрэн дээр тэгээд нэг 3 оронтой тоо 1000 дотор гэсэн санаа л та. За тэгээд одоо жишээлбэл бас энэ дэлгүүрийн сурчлагын материал бол бидний хичээлд маш хэрэгтэй. Тэгээд энийг авчраа тавьчихсан байх. Энэ одоо хэдэн оныхч байж магадгүй шүү. Манайд бол ер нь Home Plaza нэгдэл эхэлж ийм сурчлагын зүйл гарч сонингууд гарах шиг болсон. Тэр үед л бид нар авчрал хичээлдээ хэрэгжилж ирсэн. Одоо ч гэсэн тэр ийм арт тэгэл энэ миний дэлгүүр Home Plaza тэр янз бүрийн дэлгүүрүүдийн сурчлагыг бид нар авчраад. Гэхдээ нэг нүүрэндээ нэг шаваарлцсан хүнд ойлгогдохооргүй тимийн мэдээж хэрэг сонгохгүй аль болох тодорхой. Тэгээ бид нар тооны нэрийг үзхийн чинь алдаг нөгөө хүмүүс чинь нэг юм хүнсний нэг өдөр тутмын хэрэглээний нэрстэй болцсон байгаа. Жишээлбэл төмөс, байцаа, бананыг бол хэн ч мэднэ тийм ээ. За энэ мандарин гэж хэлвэл хэлнэ л үз. Одоо грейп гэж хэлжээж болно шүү дээ. Тэгэл энэ дээр өөрийнх нь мэдж байгаагаар. За тэгээд энд яг уншуулах гэхээр зарим эсгүүдээ сайн үдлээгүй бол хэцүү. А энэ дээр байцаа гэж яагаад оюутан чинь байцаа 950 төгрөг гэж магадгүй шүү дээ. Тэгвэл ингээд л зөв болгоод явчихна. За тэгээд хүндрүүлээд ирэхээрээ одоо ингээд 4 оронтой тоолоо орлоо тийм ээ. За энээс хэтэрч бас хэтэрх нь нэг тийм зохимжтой биш. За ингээд өнгийг бол ингэж орж болох юм. За дараа нь хүмүүсийн нас. За нас асуухтаа бас бид нэр тооны нэрийг яг анхан шатанд үзэж байгаа тохиолдолд бол ердөө л юугаа л орно. Тэр бүлийн даав ээж, эмээ өвөө одоо би. За дээрээс нь бид нар нэмж багшийг нэмдэг. Ингээл нэг 6 хүний насан дээр л ярилцдаг. Ах эгч мэгчийг ярилцаж болно. Гэхдээ эхний өдөр бол бид нар ерөөсөө таны аав хэдэн настай вэ? Таны ээж хэдэн настай вэ? Та хэдэн настай вэ? Багш хэдэн настай? Таны багш хэдэн настай вэ? За тэгээ маргаашаас нь эмээ өвөөгийнхэн талаар яриулаад гэрийн даалгаварт яадаг вөхөр бид нар нөгөө гэр бүлийнхаа зураг аваад ирээрэй гэж хэлдэг. Гэр бүлийнхэн зургийг авчруулж агаад их олон юмд одоо овоо хэдэн өдөр сурчсан болохоор чинь энэ хэм бэ гэд асуун тийм ээ. Тэгэхээр чинь энэ миний аав, ээж эсвэл эмээ өвөө. За тэгээд эргүүлэл таны өвөө хэдэн настай вэ гэх мэтэр одоо нөгөө суралцагч юм чинь өгүүлбэрийн гишүүдийн тоо илүү олон болоо л байгаа. Тэгэл өнөөдрөөс эхлээд одоо тоо нэмээд хэлэх нь шүү дээ. Энэ миний эмээ гэжсэн бол миний эмээ хэдэн настай. За мэдээч хэрэг 100 дотор л байж таараа. Тэгэхээр нэг 2 үг нэмэгдэнэ. Тэгээд нас хэлээд гэсэн үг. За тэгчгээд өөрт нь танд хэдэн дэвтэр байна вэ? Тийм ээ. Энэ дээр болохоор нөгөө дараачихны хэлбэр та хэдэн дэвтэртэй вэ? Энэ хэлбэр байж болно. Гэхдээ та нарын яг тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад яг одоо цаг дээр асууж явал танд хэдэн дэвтэр байна вэ? Өнөөдөр танд хэдэн ном байна вэ? Өнөөдөр танд хэдэн төгрөг байна вэ? гэж асуух нь илүү зохимжтой. Хэрвээ яагаад гэвэл тэр байна гэдгийг яг одоо цаг дээр хэрэглэгдэж байгаа гэдгээ таниулахын тулд гэтэл чинь та хэдэн төгрөгтэй вэ гэвэл энэ бол ерөнхий утгаараа тийм ээ. Том одоо юу гэдэг big picture гэдгээр хэрэглэж болдог. Том утгаар одоо төсөөллөөр том утгаар нэг та хэдэн төгрөгтэй вэ гэвэл хүн чинь өөрт юу н банкнд байгаагаа ч хэлж магадгүй, хадгаламжинд байгааг ч хэлж болно шүү дээ. Ерөөсөө өөрт нь байгаа бүгдийг хэлж магадгүй. Өнөөдөр гэдгийг
Эсвэл одоо гэдгийг хэлэхээр энэ байна гэдгийг хэрэгжилж байгаа юм байна шүү гэд энэ дээр нэг жижигхэн ялгааг бас ойлгуулад өгөх боломжтой. Гэхдээ та нар мэдж байгаа танд хэдэн ийм байна вэ? Та хэдэн тиймтэй вэ гэдэг хичээлүүд чинь бараг дангаараа шахан нэг цагийн хичээл болдог. Нэг удаагийн хичээл тийм ээ 80 минут юм уу 90 минутын хичээл. За тэгэхээр энийг бол тооны нэртэй холбоод анхан шатны хүмүүст бол заагдаж болох хэлцөөнүүд явж байна гэж ойлгож байна. За мөн энд тэнд хэдэн одоо ном байна вэ? За энийг болохоор зүгээр залуу багш нар юм уу туршлага багтай багш нар дээр ямар алдаа гарах гэдэг тэгэхээр энэ жишээлбэл танд хэдэн ном байна вэ? Энд хэдэн ном байна вэ гэдэг хоёрыг яг ижилхэн гэж ойлгоод байдаг. Гэтэл англи хэлэн дээр бол за бусд хэлүүдийн би сайн мэдэхгүй байна. Солонгос хэл мэлэн дээр энд тэнд гэж байгаа учраас энэ маань би солонгос хэл бас мэдэхгүй л дээ зөвхөн англи хэлэн дээр энэ дээр нөгөө there are there is гэдгээ л авна. Тийм ээ? Байна вэ тийм ээ? Та нар мэдж байгаа байна вэ гэж эхлээд энд эсвэл ширээн дээр Улаанбаатарт гэх маягаар асуудаг тийм ээ. Тэр өгүүлбэр болохоос биш энэ танд хэдэн ном байна вэ? Танд хэдэн төгрөг байна вэ гэдэгтэй адилгүй. Энийгээ бас энэ ялгаж заагаараа энд болоод жишээ энэ өрөөнд хэдэн цонх байна вэ гэвэл хүн ойлгоно шүү дээ. Тэр өгүүлбэр чинь бас өөр. За валютын ханш асууж ярилцаж болно. За энэ бол илүү нөгөө насанд хүрсэн хүмүүст зааж явахт бол энэ илүү зохимжтой. Хүүхдүүдэд бол валютын ханш бол ахтаж мэднэ тийм ээ. Тийм учраас энэ би нөгөө ярьжсэн одоо өөрийнхөө суралцагчдын нас сэтгэхүйн онцлогт тааруулж асуултаа асуунаа гэж хэлээд байгаа тийм ээ. Асуулт асуух юм уу хичээлийнхаа агуулгыг заах мөн тэрийг давтахтаа тэрнийг заавал харгалзах хэрэгтэй. Тэгэхээр насанд хүрсэн хүмүүст юм уу хүмүүст бол тэр валютын ханш тэгээд нөгөө асууж байгаа асуулт чинь жишээлбэл миний хувьд бол насанд хүрсэн эрэгтэй хүн дээр орж явал машин тоног төхөөрөмж гар утас техник технологи талын асуултуудыг асуудаг. Эмэгтэй хүмүүс байвал би илүү брэндүүдийн нэрийг асуудаг. Тэгээд ингээд заахан зааглаад хэрвээ эмч хүн байвал одоо өгнүүдээ сурсан байвал нөгөө чагнууруудын брендийн нэрийг эсвэл өмнө өдөр нь тэрний зургийг бэлтжихэд энэ ямар үнэтэй вэ, энэ ямар үнэтэй вэ гэхээр хэлэх жишээтэй. Тэгэхээр хүүхдүүд дээр бол та нар одоо хүүхдийн тоглоом машинууд бэлтжчихсэн байж болно шүү дээ. Айны тэр нөгөө үнэтэй цаасан дээр бол та нар юу асгаж болно нөгөө үнийн цаасыг одоо суралцагчдын эргэн тойронд байгаа юмнуудтай зүгээр амархан наач шүү дээ. Тоо үчээл 15 төгрөг 10 төгрөг хэрвээ сурагч чинь нэг тоог одоо жишээлбэл 40 гэдгийг юм уу 30 гэдгийг сайн хэлж чадахгүй жишээлбэл 20 гэдэг дээр заавал асуудал тийм байвал 21 22 23 гэд нөгөөхөө айлгуулах олон хэлүүлэх гээд жишээлбэл харандан дээр нь үнийн цаас наач гэсэн үзгэн дээр нь үнийн цаас багш бэлдээд наач штэ ширээн дээр нь наач гэсэн сандал дээр нь наач гэсэн бүх юм дээр ингээд ороод ирэхэд нь яг эргэн тойронд нь наалцсан байжгаад тэрийг л ашиглахад хангалттай. Чиний ширээ ямар үнэтэй вэ? Миний ширээ $5. Чиний үзэг ямар үнэтэй вэ? Миний үзэг 50 цент. Тэгэл нөгөө 5 52 нь ялгаатай дуудаг ч нүгүй юу? Юун дээр асуудал байна вэ гэдгээ багш өөрөө өмнөх хичээлээр ажигласан учраас тэрэндээ тулгуурлаад энэ дэлгүүрийн энэ үнийг та нар хялбархан үнийн цаасаар эсвэл стикер ашиглаж болно тийм ээ. Стикер ашиглаад хэдэн сайхан тоо тавьчаал тэгэл нөгөө хүүхдүүдээрээ хэлүүлээл нөгөөхт нь сонсгоод тийм маягаар төвөг багтаагаар явуулчих болно. За нэг бүр яг эхний өдрүүдэд биш жаахан одоо хэдэн хэлцүү үзсний дараагаар ч юм уу тооны нэрээ давтах болоод ирэхээр одоо хэдэн километр вэ? Хэдэн цаг алхдаг вэ? Хэдэн цаг явдаг вэ гэх мэт өмнөх нөгөө ямар үнэтэй вэ? Хэдэн настай вэ гэдэг асуулт маань арай өргөн утгатай агуулгатай тийм ээ. Жишээлбэл гарахын тий алгал бас нөгөө хүртэл гэдгийг үзчихсэн хүн байх нь шүү дээ. Та нарын суралцагч нар чинь өмнө нь одоо тоо жаахан мэдчихсэн суралцагчаас бол энэ ямар үнэтэй вэ? Энэ хэдэн настай вэ гэж асуух нь нэг учир дутагдaltaй байж магадгүй. Тэгвэл Улаанбаатарт байж байгаад ирсэн хүүхэд Улаанбаатараас Налах хүртэл хэдэн километр вэ?
Эсвэл улаан жишээлбэл хотын төвөөс чиний гэр хүртэл хэдэн цаг явдаг вэ? Эсвэл хэдэн минут явдаг вэ? Хэдэн минут алхдаг вэ гэдэг юм уу? Байнгын ингэж нөгөө суралцагчийнхаа нас сэтгэхүйг байнга бодолцсон. Багш бол энэ байдлыг ерөөсөө хизээч мартаж болохгүй юм гэж биднээс байнга багшилж байгаа үед бол тийм учраас тэрийг байнга санаж өөрийнхөө асуултыг бол бүтцийг нь өөрчилж тийм ээ агуулгыг нь өөрчилж явах шаардлагатай. За тэгээд одоо тооны нэрээ зааж байгаа үед бол цаг асуух бол маш одоо шаардлагатай зүйл тийм ээ. Хэдэн цаг болж байна гэх тоогоор хариулна. Хамгийн ихний өдөр зүгээр 11 гээд орхичвол бас болж байна. Явандаа мэдээж хэрэг дэлгэрнэ. Энээс гадна мөн хэдэн цагт гэдэг асуулт тавьж болно. Энэ бол их өргөн агуулгатай боллоо шүү. Зүгээр би амтан шатанд тооны нэрийг дадлага дасгал хийхэд, практик хийхэд маань юугаар одоо эргэлдүүлвэл илүү өгөөжтэй байх вэ гэдэг талаас нь энэ хідэн асуултууд бол энэ хідэн сэдвүүд бол хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ учраас би эднийг ингэж зориуд одоо та нарт энэ хавьд нь л эргэлдээрээ эхний үед гэсэн байдлаар санал болгож байгаа. Зөв та нар бол энийг аль хэдийн мэддэг байгаа. Би энийг бол ойлгож байгаа. Гэхдээ сэргээ санаад энийг бас явъя гэсэн бодолтойгоор хийсэн байгаа. За энэ урд юм орхисон уу орхигүй. За энэ дээр нэг юм цаас байгаа. Утас байгаа. За энд бид нар одоо хэрэглэдэг нөгөө ингээд хөдөлгөөнтэй нөгөө Оросын тоонууд байж байгаа. Энийг бид нар анхан шатанд хэрэглэхээс гадна хожим одоо гүнзгий шатанд хэрэглэдэг. Гүнзгий дунд түвшний оюутнууд яаж хэрэглэдэг гэхээр тэгш тоо, сондгоо тоо гэдэг дээр дахиад ингээд хэрэглээд явагддаг. Анхан шатанд бол 1-ээс 20 хүртэл тоолж яснаа. Гүнзгий ихээр нь тэгш тоо, сондгоо тоогоор нь ялгадаг. За мөн тооны нэр зааж явах үед энэ соронзтой тоонууд бас их тохиромжтой багш. Ялангуяа шохооны харшилтай багш байж болно. Цагаан самбарынхаа үзэгнээс хүртэл харшилтай багш нар байгаа шүү дээ. Тэгэхээр найтаадаг, нүдэн загтандаг. Тийм учраас өөртөө аль болох тохиромжтой юм аа. За тэгээ энэ соронзтой тооны сайн тал нь юу гэхээр жишээлбэл эхлээд 31-гээ самбар дээр тавьж яснаа багш хормын дэвдэд дараагийнх нь хүүхдээс асуухдаа 3-ын ардталт нь гаргаад 13 болгоод асуухад амар. Тийм ээ энэ одоо хөдөлгөөнтэй ийм юмнууд бас их зүгээр. 10 гэжсэн нэг оронд нэмлээ 6. Одоо шохоотой үедээ бол 3 тавьчихад ард нь тэг тавиад эсвэл 1 тавьчихад энийг 11 болгох ийм байна. Гэхдээ ингээд явж бас болно. Та нар энэ соронзноос ер нь нэг ширхгийг биш 2 3-ыг нийлүүлчихвэл өмнөх нөгөө цаасан дээр байсан 333 555 чинь бүтээд яваад байж болдог. Хэрвээ нэгэн ширхэг ийм багц тоотой соронзтой тоотой бол энэ дээр бол жишээлбэл 58 гэж нэг уншаад 85 болгож нэг уншаад тийм ээ 54 болгоод 45 болгоод иймэрхүү байд. Багш бас өөрийгөө бодох хэрэгтэй шүү дээ. Хичнээн суралцагчд үйлчилж байгаа ч гэсэн бид бас өөрийнхөө цаг хугацааг бодох хэрэгтэй. Яавал би бас бага стресстэй гэдгээ бодох хэрэгтэй. Аль нь надад илүү хялбар байна уу гэдгээ бодох хэрэгтэй тийм ээ. За мөн анхан шатанд тоо заахад энэ шоо бас их зүгээр. Мөн одоо энэ байгаа тоонуудаа хэдэн ногоон тоо байна, хэдэн шоо байна, хэдэн хар шоо байна гэж тоолуулчих болно. Эсвэл шооны нэг сайн тал нь нөгөө суралцагчтай дахиад бас бодох хэрэгтэй. Хоёрхныг хэрэглэх юм уу, гурван шоо хэрэглэх юм уу гэдэг нь багшийн өөрийнх нь одоо тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарна тийм ээ. Хэдэн сурагч байгаа юм, хэдэн сурагчаас асуух гэдэг бай. Тэгээд мөн одоо энэ шооны сайн тал нь ингээд нөгөө орхих тутам тоон өөрчлөлттэй байдаг. Бас нэг арай өөр хэлбэр. Өмнө өдөр нь орчгоо самбараа ашиглаж яснаа маргааш нь дахиж ороод самбар ашиглаж яваад нөгөө хүүхдүүд чинь уйдгартай. Тэгэхээр энэ шооны хэлбэр шагаа гэдэг чинь тоглоомынхаа тал руу ороо явна тийм ээ. Тэгэхээр багшийн чинь хичээл бас сонирхолтой болно хүүхдүүд. Магадгүй та нар 5 минут бас шагаагаараа тоглож болно шүү дээ тийм ээ. За шагааг бид нар бас энэ дээр шагаа тоон дээр ашиглахдаа бид нар шагаа атгадаг. Жишээлбэл нэг 3 хүн байвал 2 хүн байвал 10 шагаа гэдэг чинь 20 дотор тийм ээ. 3 хүн байвал 30 дотор. Эсвэл 3 хүн байвал 7 ч гэдэг юм уу. Нөгөө багш хичээлээс хэдэн минутыг энэ тоглоом зарцуулмаар байгаагаас хамаарат өгөх шагааных нь тоо. За шагаа атгах, шагаа шүүрэх бас
нэг удаад хэдэн шагаа шүүрч чадж байна вэ? За тэгээд мэдээж хэрэг нөгөө шагаагаа анх тавихтай за энд 30 шагаа байгаа гэж хэлнэ тийм ээ. За тэгээд одоо шүүрцэх нь за хэдэн шагаа шүүрсэн бэ? Тэгээд олон шагаа шүүрсэн хожноо гэд. Тэгээд нөгөө шүүрсэн шагаагаа тоолох гэдэг чинь л бас нөгөө тооны чинь хичээлийн давталх нь болоод явж байгаа. За мөн мөр уралдахыг бас бид нар энэ дээр хийдэг тооны нэр орж байгаа үедээ. За ингээд шүүрэх, атгах, мор уралдах 1 2 3 4 хүртэл явдаг. Тэгээд нөгөө нийт шагаагаа бас хэлнэ. Энэ нь бас нэг тооны дасгал болоо өчтдөг мөн энэ дээр нөгөө мор хон яма за та нар тэмээ гэдгүй яадаг манайхан нөхөрл гэдэг. За ингээд шагаагаар бас тоогоо хэрэглэж болно. За мөн энэ алаг мэлхийн дээр бол өрх мөрх талаас нь ярихгүй зүгээр хүзүүн хэдэн шагаа байна вэ? Сүүл нь хэдэн шагаа байна вэ? Хөл хэд байна вэ? Зүгээр тоолуулах маягаар энэ алаг мэлхийг дараажийнхаа гүнзгийрх хичээлдээ бас бэлтгэл хичээл юм. Ийм маягаар энэ шагаа тоглоомынхаа байдлаар одоо тоглоомтой холбоод хүүхдүүдтэй тооныхаа нэрийг дадлагжуулж болж байгаа. За ийм байна. За энэ бидний одоо ашигладаг бид нар нэгэн тал одоо туршлага солилцож байгаа учраас бид нар одоо яаж тоо заагаад байгаа нэр зэрэг хэрэглээд байгаагаа л хэлж байгаа гэж үзэж байгаа. За нөгөө тооны нэрүүдээ явуулчихсан зөвхөн тооны нэрнийхээ хэмжээнд явуулсан. Гэтэл нөгөө настай өөрчлөлөө үнэтэй гэдэг хоёр үгний өмнө бас тооны нэр маань яаж хэлэгдэх вэ? Одоо уруулаар юм уу, хамраар юм уу, эсвэл хэлний үзүүрээр юм уу гэдэг асуудал дахиад гарч ирнэ. Таны аав хэдэн настай вэ гэхээр миний аав 50 настай гэж хэлж гэнэ үү? 50 настай гэдээ орчихно уу? Тийм ээ. Та хэдэн настай вэ гэхээр би 7 настай гэж гэнэ үү? 7 настай гэж гэнэ үү гэдэг нь чухал байх нь. За тэрийг бол одоо бид нар одоо энэ дээр тайлбарлах гэж байна. За монгол хэлний нөгөө уруулын гэгүүлэгч байгаа тийм ээ. За тэгээд энэ тоонууд дээр ч нөгөө өмнөх нөгөө 3 2 9-ийн өмнө хамрын ин хэлэгдэжсэн тэр маань ч одоо дахиад эргээд давтна. Энэ дээрээс нэмэгдээд нөгөө тэр уруулын гэгүүлэгчийн өмнө нөгөө тооны нэрийн үндсэнд орж байгаа. Энэ маань М болж хэлэгдэх тохиолдол бас байж байгаа тийм ээ. Энэ бол нөгөө анх нөгөө авианы галыг үзчихсэн нөгөө дуудах зүйлээр бид нар ярьсан байгаа тийм ээ. Урдлынх нь энэ сайн байна уу гэхэд нөгөөх маань инээр хэлэхгүй эмээр хэлнэ. Таны нэр хэн бэ гэхэд тийм ээ. Улаанбаатар, ногоон машин гэдгүүдийн нөгөө зөв дуудах зүйл чинь дахиад энэ дээр гараад ирнэ. Өмнөхөө сэргээх хэрэг гарна. Дахиад л төвөгшөөхгүйгээр сэргээгээд өгөх хэрэгтэй. Дараагийн жин хичээлүүд дээр амар болно тийм ээ. За тооны нэр одоо жинхэнэ нэрийн өмнө жинхэнэ нэрийн тоо ширхгийг заах үедээ тийм ээ 1-2-оос бус тоонууд болохоор үндэс үүсгдэг энд дагууртай хэлэгддэг тийм ээ. За 3 төгрөг 3 төгрөг 4 төгрөг 5 төгрөг 6 төгрөг 7 төгрөг тийм ээ. 1 2 болдоггүй. Гэтэл 11 бол нийлмэл тоон дээр орохоор нэг маань 11 төгрөг 12 төгрөг. Инхээр л оюут нь ямар балаа юм бэ? Нэг нь дахиад энэ авчих юм уу гэж ингээл толгоогоо барьдаг оюутнууд ер нь олон байдаг. Тэгээ энэ дээр бол та санаа зовох хэрэггүй гэж тайлбарлаад тэгээд 2 бол хизээч авахгүйхээр бүр баярлаад зарим нь гар хөлөөс савлжээд ашгүй гэдэг тийм ээ. За бусад тоонууд бол ардах нэр үгийнхээ тоо ширхгийг зааж байгаа тохиолдолд энэ үндэстээр хэлэгдэнэ гэдгээ ингээд тайлбарлаад за тэгтэл чинь яаж юм гэхээр 11 ном. За энэ би одоо сая дахиад энэ дээр бичсэн байгаа тийм ээ. За тэр 11 гэж нэг хэлэгдээд 11 гэж хэлэгдээд 11 гэд хамрын байна тийм ээ. За 11 ном 11 мод 11 галуу. За энэ дээр юм болох нь энд нэг сайхан зураас би хаанаас гаргаж тавьчихваа. За тэрийг анхаарахгүй. За ийм маягаар яг тооны нэрэн дээр би та нарт хэлсэн эхний хичээлүүд дээр ерөөсө төвөгшөх хэрэггүй.
дараагийн хичээлүүдийн чинь суурь учраас маш тайван яваараа. За тэгээ энэ дээр юу анхаарах нь вэхээр хэлэгдэх байдал нь яаж байгаа юм, сонсогдох байдал нь ямар байгаа юм бэ гэдгийг бол эхнээс нь сайхан тогтвортой тайван хэлж явах нэ. За энэ дараагийн нууцсан дээр болохоор нөгөө он хэлүүлэх бэлтгэл хийгээ явж байна тийм ээ. 4 оронтой болоод ирлээ. Тэгээд зарим оюутнууд энэ дээр year гэж хэлж л байдгийн. Тэгээд хүүхдүүдэд бол за энэ 4 оронтой ч одоо бидний хэрэгэлдэг онууд байх нэ гэх. Тэгээд одоо араас нь эхлээ зүгээр тоо маягаар уншуулаад тэгснийхаа дараа ард нь он гэдэг үгээ нэмж өгөөд тэгэхээр 90 он. Он гэдэг чинь өөрөө нэр үг тийм ээ. Нэр үг учраас бид нар энэ үндэстэй хэлэх нэ. Тэгээ одоо энэгүй хэлэх газар энэ таана байна уу? 2002 он. Тийм ээ. Бусд нь бол дандаа энэ үндэстэй хэлж байгаа. За энийг мөн ингээд дахиад он гэдэг нь тэмдэгнэр нэр үг. Магадгүй энэ дотор 1990 жил гэж хэлэх хүн байж болно шүү дээ. Тэгэлгүй яг хөө жил гэдэг чинь нэр үг мөн. Тийм учраас та 90 гэж хэлж байгаа чинь зөв. Гэхдээ энэ хоёрын ялгаа юу вэ? Он гэдэг нь ийм утгатай, жил гэдэг нь ийм утгатай гэдгийг тайлбарлаад яг энэ дээр бол ихэнхдээ жил, он хоёрын ялгаа тайлбарлах шаардлага бас зарим оюутнууд дээр бол ер нь элбэг тохиолддог тийм үү? За юм байна. За энэ дахиад манай багшийн хийсэн материал явж байна. За энэ нөгөө хуруугаараа тоолно. Тэгэл ардаа байгаа нэр үгтэй нь хэрхэн холбох юм? 5 хуруу, 5 навч, 5 цэг тийм ээ. 10 гэж яаж 10 малгай, 10 цэг, 10 хуруу. Нөгөө хуруу гэдгийнх нь өмнө нөгөө хамрын юм хэлэгдээд, малгай гэдгийнх нь өмнө хуруулыга хэлэгдээд тийм ээ. Гихмэт энэ байж байна. За нэг одоо хэрвээ 3-4 настай, 5 настай хүүхдэд зааж байгаа бол тэдний дуртай амьтнууд тийм ээ. Хүүхдүүд нь эргээхэд дургүй хүүхд гэж байхгүй. Тоолуулчихад одоо нөгөө тоогоо нүдлүүлж байгаа юм чинь нүдэлсэн үгүүгийн шалгаад зөв тоог нь дугуйлах нь байна шүү дээ. Энэ бол ер нь сурагчид дээр зөндөө байдаг материалууд байгаа. Мөн энэс гадна 5 эрвэхэ гэх юм уу? 5 гэж хэлэх юм уу? Багш нөгөө хэлүүлж байхдаа зөв дуудаж байгаа үгүүгийн л хянаад явж гэнэ гэсэн үг дээ. За тэгээ байгаа юмнуудаа үзүүлж байгаа. Энэ санаа бол санаа аваад өөртөө хийгээд авчихад бол багшд хэдэн жил одоо олон багшд хэрэглэгддэг материалууд байгаа учраас санаа өгөх зорилгоор хийсэн. За өмнө бидний үн 4 оронтой тоо дотор тогтчихсон бол одоо энэ дээрээ 5 оронтой болоод явж байна. Энэ яах вэ гэхээр нэлээд хожуу одоо давтлах хичээлийн нэг жижигхэн одоо хугацааг ашиглаад энэ дотроос магадгүй өмнө өдөр нь сурагч чинь нэг үгийг шинээр сурсан байж болно шүү дээ. Тэгэл юм бол тэрийг нь ашиглаж цэцэг гэдэг үг шинээр сурсан байвал өчигдөрх нөгөө өмнөх үгийг сэргээд сануулад тэгээд дахиад энийг далмаар нь давтчихж болно. За насанд хүрсэн хүмүүст бол энэ валютын ханш бол ерөн хичээл давтлах хичээл дээр хэрэглэхдээ өөрсдийнх нь амьдрал бас их хэрэгтэй байдаг. Тийм ээ. Тэгээд доллар юан хоёрыг харьцуулж болно, доллар воноо харьцуулж болно, рубльтэй байж болно. Энэ нэг 5 мөнгөн тэмдэгтийг чинь хаагурч хинтэн ч альтай ч харьцуулаад өргөн дэлгэр өөрийнхөө зорилгыг багш хангаад давтлах хичээлээ хийж ийм боломж байдаг. За дараачих нь хэдэн цаг болж байна вэ гэж ингэж энэ хэсгийг заавал ойлгуулж хэрэглээнд нь оруулах ёстой гэж хэлсэн. Тэгэхээр цаг асуугаад энэ цаг дээр бол цагийн зөв нь одоо багш ингээд чөлөөдөө хөдөлгөж болдог бол бас багшд тустай олон юм аваад байхгүй тийм ээ. Бас хэрвээ зураг байлгах чи харлахад 5хан зураг байж байгаа. Гэтэл чинь нөгөө ихэнх нь 7 цаг болж байна, 10 цаг болж байна, 8 цаг болж байна. Гэх мэт одоо ингээд яг мухар цаг дээр таарчаад байгаа. Гэтэл энэ хөдөлгөөнтэй зөвийг эргүүлж болдог цаг бол хэдэн ч төрлөөр багш хэлүүлж болно. Тийм учраас багшд арай ашиглахад төхөмтэй гарын авлага материал гэж бодож манай дээр байдаг юм аа гэж харуулж байгаамаа. За
За хэдэн цагт гэдгийг. За энэ бол одоо манай орхон багшийн хичээл дээр Ачи гэдэг энтгэг оюутан, Крейг гэдэг Австрали оюутны багш нь одоо хэдэн цагт юу хийдэг вэ гэдэг асуултанд хариулт авсан байна. Багш болохоор энэ нөгөө цагийнхаа зургийг ингээд бэлдчихсэн байсан. Өнгө будгаар будах нь бол хичээл дээр хийсэн. Энэ бол нөгөө өнгө заачгсан тэрийг эргээд сэргээн сануулах, үйл өгүүдийн эргээд сэргээн сануулах, цаг давтах тийм ээ. Дээрээс нь тооны нэрийнхаа хэдэн цагт хоёрынхаа ялгаа хэлчихсэн. Тэгээ одоо энийг оюутан маань тайлбарлаад яг өөрөө ярина. Энэ бол их ярианы сайхан дадлага хичээл. Тэгээл нөгөө тоонуудаа бас давтаж байгаа шүү дээ. Чи 9 цагт гээд нэр үгийн өмнө орж ийн 9 цаг 10 минутад гээд дахиад 2 тоо болчлоо. Минут гэдэг нь нэр үг мөн. Тэгээд зүгээр энэ байдлуудыг бол багш төгшөөхгүйгээр л одоо олон давтамжтайгаар гэхдээ одоо юу гэдэг вэ? Зүрхийг нөхүүлж болохгүй. Халсруулж болохгүй. Хөнгөн гэж миний хэлээд байгаа шалтгаан одоо амьдралд нь хэрэгтэй юмнууд дээр үндэслүүл ер нь хүн төгшөөх нь бага. Өдөр тутмын амьдрал хэрэгтэй учраас бас анхаарч сурах нь илүү гэж бодож байна. За тэгээ энийг олон жил алгалж болно шүү дээ. Жишээлбэл Ачи бол одоо хэдэн жилийн өмнө байсан юм болов? Манай багш нар байна уу? Тэрэг хоёр одоо хизээ байлаа даа. Давл 5-6 жилийн өмнө. Тэгээ бид нар одоо сонсож байна гэж. хизээ байсан гэнэ. За тэгээд одоо энийг өнөөдөр хэрэгжилж байгаа. Ачи хэдэн цагт босдог вэ? Тийм ээ. Ачи ямар юу сурдаг вэ? Монгол хэл сурдаг. Бүр 5 жилийн дараа 10 жилийн дараа ч гэсэн энэ бол сургалтанд ашиглах сайхан материал байдаг учраас тэгээд та нар иймэрхүү байдлаар хийж аваад хадгалаад одоо миний хичээлийн юм нөгөө энэ би орхон багшийн хичээлийг одоо хичээлийн материалыг би та нартай хуваалцаж байгаа гэдэг чинь багш хүн бол ерөөсөө ингээд дандаа дэлгэрүүлж ингэж байдаг нэг сайхан буянтын шүү дээ. Тэгэхээр та нарын материалууд бас гой гоёор хийгдчихсэн байгаа хаа. Энийг өргөжүүлээд хэрэглээрэй л гэж хэлдэг байна. За энэ бол яг өмнөхтэй адилхан дасгал 10 багш нөгөө 10 гэж хэлүүлж болохгүй 10 багш 20 багш тийм ээ нөгөө уруулаар байж байна. 30 вар 40 дэвтэр 50 жил гэдэг энийг бол зүгээр өөрсдөө та нар энийг яаж хаана оруулж хэлмээр дараалал нөх юм дараалалгүй явах юм уу гэдэг бол яг хөв багшийн асуудлууд байгаа. За тэгээд энэ дээр одоо за энэ анхны шатанд орохгүй. Энэ дунд төвшин авд. Гэхдээ бид нар энийг яадаг жижигхэн цөөхөн гэд бид нэг чамлсан утгаа эндээ хэрэглээд эхэлдэг тэмдэг нэртэй. Тооны нэр дээр бол чамлсан утга бол хэрэглэгдэг. Ганцхан дуулаад өгчих гээл бид нэр багш нарын өөртөө хан өөртөө нэмчихдэг тийм ээ. Дөрвөн үг биччих гээл хэлдэг. Тийм учраас энэ бол нэг төвөгтэй ч юм биш тийм ээ. Энэ чам тооны нэр дээр хан нөхцөлийг залгаа чамлсан утгаар илэрхийлдэг. Манай монголчуудын нэг оньгой маягийн байдаг шүү дээ. Нэг малчин нэг малчнаасаа танах хэдэн малтай вэ гэсэн чинь манайх 1000 малтай гэсэн чинь танах гэдгсэн чинь манайх 1000 малтай гэж хэллээгээд нэг оньгой тэр яг ингээл одоо явж байгаа. Тэр хан гэдгийг хэрэгэлсэн хүний сэтгэл ер нь чамлсан утгатай адилхан 1000 мөртлөө нэг нь чамлж явах нэг нь чамлаагүй байж байгаа тийм ээ. За тэгээд энийг сайхан тайлбарласны дараа багш одоо хүүхдүүдтэй хөөрхөн харилцан яриа хийж болно ш. Танай хам бүл хэдүүлээ. Манай хам бүл 3. Таны бодлоор энэ их үү бага уу? Нөгөө хүүхд чи олон дүүтэй болмоор байж болно ш. Тэгвэл багшаа энэ бага. Тэгвэл гурвуулхан гэж хэлж болно. Гурвхан гэж хэлж болно тийм ээ. Танд өнөөдөр хэдэн төгрөг байна? 1000. 1000 төгрөг их үү бага уу? Багшаа энэ бага гэвэл 1000 гэж хэлж болох нь ш. Ингээд нөгөө хүүхд чинь дараа нь өөрөө чамлж хэлэх юм аа өөрөө ирэхгүй л тэгээд энийг хэрэглээд явчихна. Энэ бол ер нь тоглоом маягаарч байсан. Чамд хэдэн тоглоомын машин байна вэ? Багшаа надад 5 байгаа. Энэ 5 чинь чиний бодлоор олон уу цөөн үү? Энэ олон. Олон бол тэгнэ хэлэхгүй юм биш тэгээд ингээл хөрхөн хөнгөө маягаар ингээд хүүхдүүдэд бол заачч болно. Том хүнд бол жаахан томхон ярих хэрэгтэй. Тийм ээ. Орон сууцны асууж болно шүү дээ. Хоёр өрөө орон сууц хэдэн төгрөг вэ? Таны бодлоор энэ их үү бага уу? Байж болох л тоо гэвэл
тэрэн дээр нь хан залгаал та ингэж бодож байгаа маань миний бодлоо. Та яагаад хан нэмсэн бэ багш гэвэл та энийг чинь их биш гэсэн шүү дээ. Тийм учраас манай хүмүүс ингэж илэрхийлдэг гэх мэтэр хөнгөө маягаар энийг бас ойлгуулад явчих боломжтой. За ингээд одоо дараагийн асуулт дээр би танд ганцхан үг зааж өгье. Эсвэл нэгхэн үг зааж өгье. Тийм ээ, багш өөрийнхөө хэлж байгаа үгийг чамлж штэ нэг чи тэгэхээр нэгхэн юм чинь чи нэг жаахан хугацаа зарцуулчих гэсэн утгаар багш гуйх гэж л тэнд хан залгаж байгаа. За та надаас хоёрхан асуулт асуугаарай. Илүү бол үгүй шүү. Ерөөсөө хоёр тийм ээ, тоог нь хязгаарлаад өгчөж штэ. Гэх мэт одоо энэ дээр дасгалаа хийхдээ доогуур нь зурчихсан. Таны бодлоор би энд хан хийх хэрэгтэй юу, хэрэггүй юу? Хэрэггүй бол одоо яа хоёлаа баллуурдчихъя гэдэг. Эсвэл самбар дээр бол арилгахч болно. Энэ танд одоо цөөн гэж бодогдохгүй байвал би нэг чинь арилгалаа гэдэг арилгаад үзүүлж болно. Тийм ээ. Би 4-7 хоног амьдна. Тэгээд нөгөө хан хинэ арилгахчаар чи яах вэ? 4-7 хоног гэжсэн нь 4-7 хоног бол бас төгсгөл нь өөрчлөгдөн тийм ээ, үндсэн. За гэх мэт өөрчлөлтүүдийг насанд хүрсэн хүн дээр бол хий. Бага насны хүүхдүүд дээр нэг бага ангийн хүүхдүүд дээр бол ингэж гүнзгийрүүлж нөгөө ялгааг нь гаргаж тайлбарлах шаардлагагүй. За дараачих нь дистор руугаа орлоо. Би анхны хуудсан дээр хэлсэн шүү дээ, нөгөө утгаар нь зүүлчлээд ингэж хуваадаг гэсэн. За дисто бол ер нь нэг анхны шатн дээр яг манай туршлагаар бол энэ яаж явдаг гэхээр бид нар 20 хичээл анхны шатнд явдаг. Тэр 20 хичээлийнхаа эхний 10 хүртэл нь дандаа яг бүтнээр нь 10 дугаар, 9 дугаар, 8 дугаар гэд бүгдийн үсгээр нь бичсэн байдаг. 11-ээс 15 хүртэл нь 11 бичээд дүгээр 12 дугаар гэд ингээд 11, 12 гэд тоонуудаа цифрээр нь бичээд араас нь дугаар дүгээрээ явуулдаг. Бүр сүүлийнх нь хэдэн хичээл дээр ерөөсөө жишээлбэл 16 гिचгээд 6-аас татаад 90 үсгээ бичдэг. Энэ маань яаж байгаа юм гэхээр нөгөө нүдэнд нь дасгаж одоо хэрэглээ рүү нь оруулж байгаа юм. Бид нар голдуу нөгөө насанд хүрсэн хүнд зааж байгаа учраас энэ тэнд одоо ийм юм он сармаар харахад чинь зарим хүн нь 9 гिचгээд 90 бичсэн байна. Зарим нь болохоор 9 дүгээр гэж бичсэн байна. Эсвэл тоогоор бичсэн байна. Тэрэнд л дасгаж байгаа. Тэгээд хичээлээ ер нь эхний хичээл ороод тооны нэр заах хүртлээ бол бид нар зүгээр л уншуул багш уншиж өгөөл яваад тооны нэрээ уншаад эхлээд дахиад нөгөө бүр хичээлийнх номынхаа эхнээс за одоо уншихаар 1-р хичээл энэ чинь нөгөө нэг чинь энд явж штэ. Тэр хүртэл ер нь оюут нь анзаардаггүй. Тэгээд нөгөө тооны нэр үзчихээд эргүүлээд дугаар дүгээрээ заагаад дугаар дүгээрийг заах бас нэг шалтгаан бол анхан шатнд манай сургууль хөгжсөн дээр болохоор нөгөө саруудын нэрийг тийм ээ монголчууд болохоор нөгөө дистогоор юу гэдэг хөндөглээд байна гэхээр саруудын нэр, ээлжид хурал цуглаан, албан байгууллагын хаяг, тэгэл нөгөө орц давхрыг хэлэхэд хүртэл бид нар дисто ашигладаг учраас энийг эртнээс бас ингээд баг зэрэг ингээд таниулаа өгж явах нь буруу биш гэж үзээд манайх сургууль курсынхаа хичээл дээр энэ дугааруудыг яг ингээд 3 янзаар бичээд өгсөн байдаг. Тэгээд төгсгөлд нь яг энийг нь уншнаа саруудыг уншичгаа тэгээд хэлээд өгөө болдог. За тэгэхээр энэ дээр дистогоор юу илэрхийлдүүдийг хэлсэн байна тийм ээ. Сар, ээлжид хурал, албан байгууллагын хаяг мөн тэгээд наривчлаад үзвэл бид нар энэ гэрийнхаа хаягийг хэлэхэд хүртэл байрныхаа дугаарыг хэлэхэд хүртэл энэ дистог хэрэглэгддэг учраас энэ бол зайлшгүй юм аа. За тэгээд мөн нөгөө 1 дахь 2 дахь 3 дахь 4 дахь гээд 7 хоногийн өдрүүдийг нэрлэхэд бас бид нар дахь ихийг хэрэглэдэг тийм ээ. За хичээлийг 1 дахь хичээл 2 дахь хичээл гэдээ явж болдог. За энэ дээр мөн эгших зохицохын бас тайлбарлагдаж байна тийм ээ. 1 4 9 дээр нь дүгээр залгана, 1 4 9 дээр нь дэхэрнэ. Бусад тоон дээр нь дугаар өгөөд дахирна. Та нар санаж байна уу? Яагаад вүлээ? Одоо эр эгшиг, эм эгшиг гэдгээр явна гэдэг. Энэ бол дахиад нөгөө эгшиг зохицохын ёсоо дахин нэг сэргээх нэг сайхан боломж байдаг. Тэгээд энэ дээр энийг сэргээж байгаагийн шалтгаан энэ дөрвөн нь бол ерөөсөө ингээд цааш нь үргэлжлээд явах юм байна. Тэгэхээр би зайлшгүй сурах шаардлагатай байна гэсэн нэг ийм ойлголтыг бас суралцагчдад өгөх хэрэгтэй. За тооны нэрийн үндсэнд ДТ залгаад
хоочин дурдах зүйлийнхээ дистралыг зааж найруулгад hirсэн бас байдаг тийм ээ. За ингээд 1-т 2-т заримдаа 1-р, 2-р, 3-р тэгээд явах тохиолдол бас байж байгаа. За мөн монгол хэлний тооны нэрийн дээр болохоор 1-р гэдгийг тэргүүн, дээд гэдгийг дээд, түрүү гэдгийг одоо бөх дээр бол түрүү бөх гэдэг ярина. 2-р дээд тийм ээ, аман хүзүү гэдгийг морины уралдаан дээр тийм ээ, үзүүр гэдэг үгийг бөх дээр гэх мэт дистог орлуулад найруулж хэвсэн найруулдаг тийм үгнүүд бол байж байгаа. Энэ бол одоо бид нар ер нь дунд төвшингээс дээш материалуудыг уншуулахад хичээл янз бүрийн одоо эхүүд дээр ажиллахад бол ийм үгнүүд хүссэн хүсээгүй ороод ирдэг. За наадам үзэж явах тохиолдолд хүмүүс үзүүр бөх энтергээ ярихаар нөгөө суралцагч нар чинь 1-р бөх, 1-р морь гэдэг нь энийг манай монгол хэлэнд ингэж хэрэгэлдэг юм гэдэг ингээд тайлбарлаж бас болохоор тийм ээ. За 3-р, 4-рийг одоо хураагаад утгаар дэвтгөр энэ бол ер нь гүнзгий шатанд орж ирнэ. Тийм учраас анхан шатан дээр бол нэг хэрэглэгдэхээр зүйлүүд байгаа. За нөгөө сая хэлсэн саруудыг тийм ээ 12 сарыг монгол хэлэнд болохоор бид нар дистогоор нэрлэдэг. 7 хоногийн өдрүүдэд бид нар дахт ихээр хэрэглэдэг тийм ээ. Заавал тэрийг монголоор авчрах шаардлага байхгүй. Та нар солонгос байдаг хүмүүс нь солонгос хэлний материал авчирч болно. Хятад байдаг нь хятад хэлэн дээр материалаа авч болно. Франц нь Францынхаа материалыг авч болно. Энийг би зориуд оруулж өгсөн. Яагаад гэвэл багш эн чинь одоо өөр одоо жишээл англи хүүхдэд заажил их чинь манай жүүник эднэр одоо юу гэдэг юм болоо. Харин ч энийг та нар ийм тусгай нэртэй байх чинь манайх илүү амархан. За тэгэл 12 тоогоо дээрээс самбар дээр 12 хүртэл биччихэл нөгөө араас нь нөгөө дагууруудаа дугаар дүгээрээ хуваарлж өгөөл. Тэгэхээр танах чинь ийм амарх юм уу гэд ингэж байгаа хүмүүс таардаг шүү дээ. Тэгээд тийм манайх ийм амархан шүү дээ манай монгол хэл гэхээр тэр хүн чинь бас нэг өөр байдлаар хүлээж авна. За тэгээд одоо ингээд англи материал харуулж ихта нөгөө хүүхд чинь одоо Monday эдгээр одоо бас Monday гэдэг юм болов уу гэж бодож магадгүй шүү дээ. Одоо Францаар юу гэдэг нэг өөр үг байдаг тийм ээ. Тэгээд энийг нь харуулж агаад за нэгийн тоогоо тавилаа, хоёроо тавилаа. За тэгэл 5 хүртэл тавьчихлаа. Араас нь дахт ихээр бол багш ийм амарх юм. Ийм амарх шүү дээ манай. Харин хагас бүтэн сайн дээр бид нар бол арай өөрөөр нэрлэдэг. Хагас сайн өдөр гэдгийг чинь аяндаа хүүхдүүд чинь мэдж байгаа. Харин хагас бүтэн хоёрыг мэдэхгүй байж магадгүй. Тэгээд тайлбарлаад миний хувьд болохоор социализмын үед бид нар 4 цаг ажилладаг байсан. Тийм учраас ингээд хагас амардаг байсан учраас ингэж хэлж ирсэн. Бүтэн сайн өдөр гэдэг шалтгаан бид нар бүтэн амарч байсан учраас энийг бид нар бүтэн сайн өдөр гэж энэ чинь бас болох юм байна штэ багшаа гэдэг ингээд баяртай хүлээж авдаг. Тийм учраас энийг би зориуд та нарт энэ англи материалыг оруулсан. Тэгэхээр юм нөгөө нэг суусан газараасаа шороо атгах гэж болно. Юмхнаар юм хийгээд бас өөрсдийнхээ ажлыг бас хөнгөвчилж явах шаардлагатай гэдэг үүднээс энэ материалыг оруулж ирсэн байгаа. За албан байгууллагын хаяг гэдэг дээр бидний нэг анхаарах юм бол сургуулиудыг бид нар ер нь бол улсын сургуулиуд бол ер нь оноос нь эргүү дандаа тоогоор байгаа шүү дээ. Мөн анги гэдгийг хэлийг сургахын тулд бид нар бас нөгөө дистогоо ашигладаг. За та нар энэ дээр харж байгаа манай ажлын ойрхон байдаг 144 дугаар цэцэрлэгийн зураг байна. За доор нь хаяг нь ингээд 144 дугаар цэцэрлэг гэдэг ингээд гарч ирсэн. За 30 дугаар сургууль манай ажилд ойрхон. Тэгээ ингээд бодтой ингээд үзүүлэх юм бол нөгөө хүмүүс за энийг нь хараад за дээдх нь хамаагүй махтын тоогоор нь энэ сургуулийн нэрийг мэдэж болох юм байна. Цэцэрлэгийг мэдэж болох юм байна. Мөн цэцэрлэгийг одоо тэмдэглэхдээ юу яатсан байгаа шүү дээ. Т гэчгээд хажуудаар нь ийм тоо байдیں۔ Энэ чинь 144 дугаар цэцэрлэг гэж байгаа юм шүү гэдэг ингээд худаг дээр бас ийм тоо байж байгаа. Тэгэхээр ингээд өгж байгаа чинь л нөгөө хэрэглээнд нь орж ирж байгаа л гэсэн үг. Тэр хүн чинь энийг хараад уншдаг, энийг хараад ойлгоод, энийг хараад одоо юм хайж исэн бол олдог болчвол одоо багш бидний одоо хийж байгаа ажлын үр дүн гэж бас үзэж болох талтай. Тийм учраас би та нарт ингээд Монголд бол одоо ингээд явд юм байна гэдгийг тэр хүүхдүүд бас мэдж болно шүү дээ. За тэгээд мөн дугаарлах гэдэг нь тэр нэг энэ
тав цайгууд дээр ингээд дугаар тавьчихсан байдаг шүү. Байшин гэдгийн дугаар юм байгаа. Тэгэхээр тэдгээр байшин гэдэг ингээд уншаад хэлж болно шүү гэдгийг хэлчихв. За ингээд багш нар одоо би энэ дээр нэг ганц хоёр өгүүлбэр бичсэн байгаа. Энэ өгүүлбэр бол хамгийн сүүлд энэ зурагтаар явсан мэдээнээс авсан. Тэгэхээр багш нар бол одоо зурагт үзчихсэн ч бид нар ажиллаа бодож байгаа байх нь. Тэндээс бол одоо өөрсөндөө хэрэгтэй материалуудыг бас олоод авчдаг байх хэрэгтэй. Энэ жил энэ 23 оны айргны баяр хизээ болсныг тийм ээ, энийг чинь одоо хийх яг нөгөө он сарыг өгсөн, өдрийг өгсөн тийм ээ, бас 5 дахь жилдээ гэдэг нь бас дахь ихийг оруулаад ингээд явж байна. 6 дахь халтрган наазам одоо 24 онд Булган аймаг зохион байгуулагдана гэж энэ өчигдрийн мэдээгээр явж ясан мэдээ байгаа. Тэгэхээр ингээд жижигхэн юм. Тэгээд одоо энэ дээр юу гэж эхний өгүүлбэрийг л уншуулъя л та. Тэгэх чинь нөгөө хүүхдүүдтэй энэ өгүүлбэрийг уншууллаа. Монголынхаа газрын зургийг ашиглалаа. За дундгов гэдэг нэр хаана байна вэ? Энэ унших дасгал. Тийм ээ. За дундгов олчлоо. За айраг мэдгүй хүүхдүүд мэднэ. За баяр гэдгийг мэдж байгаа. За айргны баяр. Тэгээ эндээс юу? Монголч айргны баяр гэж болд юм биш үү? Тийм ээ. За энэ баяр нь хэдэн удаа болсон байх нь хүүхдүүд? 5 удаа болсон байна. За 2023 онд хаана болсон байна? Дундговд болсон байна. Аль хэзээ бас хэдэн сард болсон байна? 9-р сард гэдэг юм. Энэ дээрээс эргээл ганцхан өгүүлбэр байгаа ч гэсэн багш хоогоо, орны нэрийг тийм ээ, аймагуудын нэрийг одоо Монголын талаар одоо мэдлэг олгох ийм юмнууд төр бол жижиг жижигээр ингэсээр байгаа. 21 аймаг 21 бүлэнгийн аймагт болдог онц тийм содон үйл явдал, тэмдэглэлт арга хэмжээ, тиймэрхүү маягаар би та нарыг яах гэж нэхэр аймагуудаа унших дасгал маягаар 21 аймаг тийм ээ. Тэр аймаг болгонд болдог юмнуудыг онтой сартаа эсвэл улиралтаа тооны нэрийг ямар нэгэн байдлаар холбоод ингээд хэрэгжилж болох юм аа гэдэг санаа хэлэх гэсэн. За хам тооны. За хүн амьтан юмс үзэгдлийг тийм ээ хам цугаар нь олноор нь тийм ээ багцаалан хэлэх дээр нэрлэх үгнүүдийг хэлдэг тийм ээ. Тэгээд асуултын та нар мэдж байгаа. Ер нь учир зүйн үүднээс бол нэг бол одоо нэгүүлээ гэж болохгүй учраас тооны нэр үүсгэх хам тоо үүсэх боломжгүй ч гэсэн ганцаар гэдгийг бол бид нэр хам тоонд бол оруулж явдаг байгаа тийм ээ монгол хэлний. За тэгээд энийгээ сайхан ингээд унших дасгал маягаар оруулаад тэгээд нөгөө хам тоо гэдэг. Хам тоо бол ер нь дунд түвшний хүмүүст орж ирнэ. Анхан шатанд бол ерөөсөө бид нар зааж байгаагүй. Ягаад гэвэл бидний суралцагч нар гадаадын хүмүүс голдуу учраас биднэрт бол ийм боломжууд бол баг гарч яасан гэж бодож байна. Тэгээд энийг хийхдээ бид нар хүүхдүүд байвал ер нь бол юутай дахирах хүсгийн хэлбэртэй илүү холбож заадаг. Голдуу багш өөрөө яг оролцох маягаар хоёулаа тгий, гуруулаа тгий, дөрвөлээ тгий гэх маягаар. Эсвэл бүлэг хүмүүсөө та хоёр маргааш тэгээрээ, нөгөөдөр ингээрээ гэх маягаар одоо шийдэн хүсэх хэлбэр тийм ээ. Зарим тохиолдолд жаахан гүнзгийрээд маргааш өдөр нь за эхнэр чинь тгийг танаа эхнэр хүүхд хоёр чинь ингэг гэх маягаар одоо захирах хүсэх хэлбэртэй энэ хам тоог илүү холбож заах нь илүү зохимжтой бас амьдралд илүү ойрхон юм шиг санагддаг. Тэгээ эхэнд нь хэлсэн тийм ээ ямар хэл зүйтэй ямар тооны нэрийг нь одоо хавсарч заавал хамтдагч давтвал илүү зохимжтой талаар бид нэр туршлагаасаа хуваалцъя гэж хэлсэн. Энэ нэг юм байна. За мөн одоо хэдүүлээ гэдэг энэ нэг хам тоогоо дахиад яг өөрт нь хэрэгтэй эхээс хэдүүлээ. Өмнө танах ам бүл хэдүүлээ. Бүр анх бол та хэдэн ахтай вэ, хэдэн эгчтэй вэ гэж асууж яснаас биш эхээс хэдүүлээ вэ гэж огт асуугаагүй шүү дээ анхан шатнд. Тэгэхээр энэ асуултыг бол дунд түвшний асуулт. Та нар хэдүүлээ Монголд ирсэн бай тийм ээ. Одоо хэдүүлээ амьдарч байна. Өмнө байжсэн танаа гэрт хэдэн хүн амьдардаг вэ л гэж асууж гисэн анхан шатнд. Одоо бол хэдүүлээ амьдарч байна. Хэдүүлээ сурч байна. Маргааш хэдүүлээ явах юм. Өдөө явах чинь багшаа хэдүүлээ явах юм тийм ээ. За мөн тооны тэмдэг нэрээс олон олуулаа цөөн цөөхүүлээ гэдэг ингээд эргүүлээд хэрэглүүлэх маягаар. За жинхэнэ нэрийн өмнө тодтгол болж тохиолдохгүй тийм ээ. Энэ хам тоо маань. Жишээлбэл
гурвуулаа ном гэж хэрэглэхгүй шүү дээ, тийм. Онцлог нь тийм байх. Жинхэнээр төлөөний үгийн дараа нь орж өгдөг, тийм ээ. Бид тавуулаа, автобус та юу гэдэг. Жинхэнээр төлөөний үг бид гурвуулаа, та нар тавуулаа гэдэг эсвэл жинхэнэ нэрийн багш нарт олуулаа ирсэн гэдэг юм уу, тийм ээ. Гэх мэтээр хэрэглэх юм. За мөн хамт цуг гэсэн туслах үгийг дагуулж задлаг аргаар бас хамт тоог илрүүлэх тохиолдол юм. Та бид хоёр хамт, тийм ээ. Хоёулаа цуг явъя гэдгийг давхар хэрэглэж байна. Бат надтай цуг ирсэн, тийм ээ. Гэх мэтээр задлаг аргаар бас хамт тоог илэрхийлж болох нэ. Уул өглөөсөө давраасаа илүү бас гэх. За тоон дээр. За энэ бол бас л дунд төвшөнд орж ирдэг. Анхан шатанд бол орохгүй. За барагцаалан тоомлсон утгатай нэрийг тоог нь, тийм ээ. За энэ дээр шахан хамун тэгээд нөхцөлийг аваад нийлэг аргаар хийж болно. Орчим, хавцаа, эргэм, гаруй. За эндээс ерөн заадаг бол шахам, орчим, гаруй. Энэ дээрээс нь нийлэг задлаг арга нэтер АД-ыг нийлэг арга нэтер АД-ийг ОД-ыг илүү хэрэгэлдэг. Энэ дөрвдөр л илүү анхаардаг. Хавцаа, эргэм бол ер нь бол гүнзгийрсэн шатанд материал одоо их уншиж явах тохиолдолд илүү тохиолддог. Эсвэл одоо ярианы хэлэн тэр эргэм, хавцаа, 30 хавцаа насны энтер гэдээ ярьж явах тохиолдол байдаг. Тэгэл хавцаа юу вэ гэж эргээд ороогдчихно. Энэ бол нөгөө орчин гэдэг зэтний адилхан үг юм гэж ингэ хэлэх жишээтэй. Энэ тоог заахад энэ нэг их багын тэмдэг ашиглах нь арай зөвхөмтэй юм шиг санагддаг. Тэгээд дараачихын давтлах хичээл дээр нь мөн адилхан энэ тэмдгээ ашиглаад сурагч чинь тэмдгээ харж агаад 30 гаруй гэх юм уу, 30 шахам гэх юм уу, 30 орчим гэж хэлэх юм уу гэдгээ өөрөөсөө тэмдгээрээ ингээд сурагчаа оюутнаа дагуулад уншуулад сурагчвал бас илүү зохимжтой юм шиг багш заавал тэр бичээд байх шаардлагагүй санагддаг. Миний хувьд бол самбараа ашиглаад, сум ашиглаад бас хэрэгэлдэг юм заадаг байна. За монтестраас нь тоо заасан нэрийг хоршиж, тийм ээ. Саяын тоог хэрэглэх тохиолдол 3-4 хүн явлаа. 300-400 надуутай гэдэг ч юм уу, тийм ээ. Гэх мэтэд яг дараалсан 2 тоог хоршиж тоо илэрхийлэх тохиолдол байдаг. Энэ бол мөн ялгаагүй гүнзгий шатанд гарч ирнэ. Шахам, орчим, гаруй гэдэг тооноосоо хойно энэ байдлын материалууд уншигдах тохиолдлууд байдаг. За дахих тоо. Үйл хөдлөл явц байдлын хэдэн удаа болсныг заах тооны нэрийг дахих тоо гэж байгаа, тийм ээ. За энэ дээр удаа болон дахин гэд 2 үг ашиглагдж байгаа. 1 удаа, 2 удаа нөгөө энэ үндэсгүй хэлэгдээд 3-аас хойш болохоор нөгөө 3 удаа, 4 удаа гэд ингээд яваад эхэлж байгаа, тийм ээ. Энэ та нар өмнөх нөгөө үндсэн тооны нэрийг үзэжсэнтэйгээс холбоод ойлгож болно, тийм ээ. За 3-таа, 1-тэй, 4-тэй гэд ингээд нөгөө удаагаа хураагаад хэлэх тохиолдлууд бас байж байгаа. За яриа бичихт болохоор нөгөө туслах үгийг хэмнэн орхиод зөвхөн тооны нэрийг үндсээр нь үйл үгэнд хамжуулах холбож дахих тоо заах ёс бас байгаа, тийм ээ. Би танд 5 хэлсэн шүү дээ гэдэг өгч байгаас нь 5 удаа хэлсэн гэсэн санаа, тийм үү? Эсвэл би 5 дахин гэж унш гэх юм бол 5 унш гэдгээр бид нар ярианы хэлэнд болохоор 5 дахин унш гэж хэлэхгүйгээр бас энийг ингээд хэмнээд орхигдуулаад хэлж байгаа тохиолдол байгаа. Энэ бол ялгаагүй дундаас хоошоо төвшөнд хэдэн удаа гэдэг бол жаахан эрт орж ирдэг шүү. Өдөрт хэдэн удаа удсаар ирдэг вэ? Өдөрт хэдэн удаа шүдээ угаадаг вэ гэдэг энэ нь арай дахин бол нэлээд хоохон шиг бас салгаад оруулж болох юм шүү дээ дахих тоогоос оноосоо. За энэ одоо хүүхдүүдэд сонирхолтой болох журмаар одоо хүссэн үүднээс энэ амтны тухай. Амтны зүрх одоо хэдэн минутад хэдэн удаа цоглдог вэ гэсэн сонирхолтой асуултыг хэлээ та нар мэдхүү гэд хүүхдүүдээс асуугаа. Тэгээд багш бол одоо өөрөө ингээд цаасан дээр бэлдсэн ч гэсэн бүгднийг тоглоомоор
бэлтгэсэн байж болно шүү дээ. Яст, мэлхий, арслан, гүрвэл энэ амьтнууд бол багш нарт бол хаанаас ч олдно. Эсвэл зүгээр сайхан цаас байж болно. Бүгдийн зураг хэлбэрээр самбар дээрээ тавьсан байж болно. Ингэж уншуулснаас л дээр тийм ээ. Энэ үед яг зөв хэлж гэнэ үгүй юу гэдгийг үзнэ. Тогтоогоогүй хүүхдээ бол нөгөөх нь бичээд өгнө. Өөрсдийнх нь нөгөө ой тогтоолт нь ямар байгааг шалгахын тулд би та нарыг дүрс юм уу тэр яг тэр бодит юм ин эсвэл зураг ашиглаараа гэж байгаа. Дандаа ингээд одоо самбар дээр нь бичээд уншуулад байх нь бас тийм зохистой биш. Тэгэхээр яах нь бодитоогоор ашиглаж болох нэ бас дүрс зураг ашиглаж болох нь. За энэ бол хүүхдүүдийн бас нэлээд тоглох дуртай амьтдын нэр гэж бодож байгаа. Энэ дээрээс нэмэгдсэн юм өгөхөөр насанд хүрсэн хүний зүрх минут нь 75 удаа цогцолдог. Энэ дээр бас юу анхаарах ёстой гэхээр тэр минутад гэдэг дээр заавал угшихын тялгал байх юм аа. Дээрээс нь зүрх гэдэг чинь нэр үг тийм ээ. Тэгэхээр энэ хоёр нэр үгийг бид нар хооронд нь холбохдоо харьяалахын тялгалаар холбоно гэсэн одоо тийм ялгал сурчсан харьяалахын тялгал зааж гисэн тохиолдолд бол бид нар энэ өмнөх хичээлээ бас нэг сэргээн сануулах нэг боломж бас гарч ирж байна гэж ойлгох хэрэгтэй. За хэдэн удаа хэд дахин тийм ээ. Энэ дээр бол өөрсдийнх нь амьдрал руу орж ирж байна. Амьдралдаа хэдэн удаа, жилд хэдэн удаа, сард хэдэн удаа энийг багш самбар дээр бичлээ гэх чинь тэр охоршихын тялгалуудаа өөр өнгийн үзгээр бичиж болно. Эсвэл доогуур зорж болно, толруулж болно тийм ээ гэх мэт. За энэ нэг бас яг одоо бид нар гар утаснаас дэлгэснээс хүүхдүүдийг холдуулах гэж ядаад байгаа юм чинь зэгшүүлэх маягаар ч юм уу зарим хүүхдүүд бас сэрэмж авах байх. Энэ одоо сошиалд явж л байсан зураг тийм ээ. Хүний толгой бол ер нь 5 кг уртын жинтэй гинэ яг ингэж. Тэгээд 15 градус заалхахад л 12 кг болж байна. Одоо эндээс яагаад оруулж чинь нөгөө хүүхдүүд дээрээ тоогоо бодуулна. За 5 кг байсан юм 12 кг болохоор хэд дахин хүндэрсэн байна вэ? Ихссэн байна вэ гэж нэмэгт асуух нь байна шүү дээ. За тэгээд 60 градус тонгоох юм бол чиний толгой чинь хэд дахин хүндэрсэн байх нь хүүхдүүдээ энэ сайхан уу муухай юу гэдэг ч юм уу тийм ээ. Гэх мэт тоог нь бодуулаад хэд дахин гэдгийг яг ингээд өөрсдөр нь олуулахад ашиглаж болох юм а. Ингэснээр нөгөө та нарын заасан юм маань илүү нухацтай тогтоогдох байх гэж гэсэн үүднээс энэ материалыг та нарт оруулж харуулж байна. За бутрахаа тоо энэ бол нэлээд хойно явнаа. За ямар нэгэн бүхэл юмыг хувааж бутрахсны хөнгөлсийг заах нь нэрийг бутрахаа тоо гин тийм ээ. Та нар хичээл дээр бол энэ тодорхойлтуудыг хэлэх ямар ч шаардлагагүй. Ер нь ингэж байгаагүй. Бид нар математикийн хичээл орж байгаа бол заах байх. Бусдаар бол ингэж шаардлагагүй. За энийг яаж уншиж болдгийг л заана. Эцэст нь өөрсдийнх нь тэр их хэлэн дээр нөгөө англи үгнүүдийн юм уу солонгос үгийг хэлээд энийг монгол хэлэн дээр бол бутрахаа тоо гэдэг юм аа гэдэг хэлээд өгч болно шүү дээ. За тэгээд хойр болж байгаа тооны нэрийг нь харьяалахын тялгалаар хэлбэржүүлээд хүртүр болж байгаа тооны нэрд нь одоо захируулаад задлаг аргаар илрүүлнэ гэдгийг ингээ хэлээд багш энэ дээр бол яг ингээд хэд удаа ингээд бичиж өгч таарна л да. Тэгээд хаана одоо харьяалахын тялгалаар хэлбэржүүлж байгаа гэдгийнхэн доогуур зурж ажил нөгөө хүн чинь тогтоож авна. За тэгээ энийг яаж хэлж байгаа? Манайх бол энийг ер нь 4-р бүлгийн хичээл бүлэг ороод ирэхин албанд энэ заагддаг. Ийм хичээл бутрахаа тоо байгаа. Гэхдээ хүүхдүүд бол мэдээж 1.5 127 ч гэдэг юм уу хэлэх шаардлага гарч л таарна. За доор мөн хэрэглэгддэг зарим хөгнүүд байна. Тэн хагас тал өрөөлсөн гэх тийм ээ. Өрөөлсөн гэдэг үгнүүд чинь бас л ярианы хэлэнд бол хэрэглэгдэх гэдэл байдаг үгнүүд байна. За энэ би сүүлийн 3 хоног энэ 24 сарын 29-нд энэ зурагтаар явсан мэдээнүүдээс яг тооны нэртэй холбоотой ямар өгүүлбэрүүд та нарын хичээлд ашиглагдаж болохоор орж ирсэн бэ гэдгийг харсан. Тэгээд энэ яг энэ зурагтаар яаж явсан мэдээнүүд чинь Монгол Улсын хүн ам 3.5 сая болж өмнөх оноос 47.2 мянгаар өсжээ. Энэ тооны нэрүүд бол байна уу? Байна. Ховд аймгийн Даруйс мунд 3.8 магнитуд хүчтэй газар хөдлөв. Яг энэ 29-нд явсан 2 мэдээ байна. За машинаар 40 улсад аялахаар явсан гэр бүл 26 дахь орондоо очиж
32,300 км зам туулаад байна гэдэг энэ мэдээ 4 сарын 25-нд. Энэ уг нь сонирхолтой хэлэхэд одоо миний хамаатны нэг залуу юм байгаа маа. Гэр бүлээ аваа өчгс одоо би одоо хажуудахсаа зовоолоо ядраалаа гэж яхан ярддаг дуу ууртаа дуу байгаа. Нэг хамаатны эгч нь би байх. Тэгээд энэ дүүнрийгээ одоо хаана явж байгааг бас хянаад сууж байгаа л да. Зүгээр сонирхуулах маягаар. За 11 хүүхэдтэй айлын 8 дахь хүү би хүүхдийн мөнгийг санаачилсандаа баяртай байдаг гэх юм. Хүн далаагаа байнга ярьж яадаг өгүүлбэр тийм ээ. Энд 11 8 гэдэг энэ тооны нэрүүд бас явж байгаа. Шилдэг 50 тоглогчийн нэгт жагссан гэж байгаа. Одоо нэгдүгээрт гэж унших уу, нэгд гэж унших нь мэдэхгүй. Энийг Т байгаа учраас нэгдүгээрт гэж унших хэрэгтэй байх тийм ээ. Тоглогчийг танилцуулж байна гэдэг тэр тоглогчийн одоо эрэгтэй хүүхдүүд байвал спорт илүү сонирх нь штэ. Тэгээ оноонуудын ингээд дамжуулт самбраас авсан байдал, хаалт хийсэн, таслан зогсоосон тэрийн бүгдийг ингэсэн байлаа. Ингэж үзүүлж илээ. Тэгэхээр та нар энийг нэг хичээл дээр ашиглаж болно шүү дээ. Энэ бол одоо бодиттой юм. Хүүхдүүд бас тэр тухайн би тэр сагсчныхын нэрийг мэдэхгүй байсан. Тэр сагсчныхын нэр мэдчих юм бол эрэгтэй хүүхдүүд бол ямар мундаг юм бэ гэл ингээд сагс сонирхдаг хүмүүс бол энийг хэлнэ шүү дээ. Тэгэхээр ийм сонирхолтой байдлаар тэгээд багш нар бол байнгын юм нэг өлөн байх шаардлагатай гэж миний бодлоор боддог. Өлтөхдөө бид нэр мөнгө төгрөгийн тухайд биш, мэдхийн тухайд, мэдээлэл цуглуулахын тухайд бол бид нар бол ер нь шуналтай бас өлөн байх шаардлагатай ийм мэрэгжил юм шиг надад санагддаг. Тийм учраас одоо ингээд мэдээ үзэж байхдаа хажуудаа байнгын цаас үзэгтэй. Тэгээ хэрэгтэй өгүүлбэр явуул бичиж аваад маргааш нь хичээлдээ эсвэл шинэ мэдээлэл өгч байгаа бол бас багш оюутнуудтай тусалж байгаа л хэрэг болно шүү дээ. За гэхдээ шинэ мэдээлэл авахтаа бас болгоомжтой. Энэ өгүүлбэрийг харлаа 2023 оны мал тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдана гэж. Энэ тооллогыг гэж заахын тэлгэл дээр байгаа тохиолдолд энд үйлдэгдэх байх шаардлага байна уу? Ийм буруу мэдээлэлд бас ороогдож болохгүй багш. Энэ дээр бол зохион байгуулна гэж өгвөл бол эсвэл тооллого гэд биччихэд байгуулагдана гэж өгвөл бас болж байна. Тэгэхээр ашиглаж байгаа одоо баримт дээр багш заавал төрүүлж анализ хийжээ. Бас зөв бурууг нэгтгэж байгаараа гэсэн үгнээс яг энэ явж ясан энийг би нөгөө мал тооллогын материалын 24 оны статистикийг та нарт олж өгөх гэж хайж агаад тэр нь их ач холбогдолгүй санагдахаар нь энэ дээд мэдээллийг цуглуулаад тэгээд энэ нэг статистикийн газрын өөрийнх нь өгүүлбэр шүү энэ. Ингээд буруу биччихсэн байгааг нь та нарт сануулгах зорилгоор энийг авсан байгаамаа. За түгээл тоо. За энэ бол одоо баг нэг жилээр сурч байгаа хүн гэж бодох юм бол одоо сүүлийн одоо нэг жил сурч байгаа оюутныг 10 сар сурдаг яг хичээлдээ сарна. Тэгэхээр тэр 10 сарынхан 9 дэх сарынхан дунд тавьдал орж ирдэг те энэ юу нь. Тэгээд одоо өнгөрсөн 7 хоногт би нэг 3 хятад оюутанд яг энэ хичээл оролцсон. Тэгээд ингээд заагаад хөрөө энэ чинь харин амрын биш үү гэдэг их аятайхан хүлээж авсан. Тэгэхээр энэ бол одоо нэг тийм ээ нэг нэгийг гэх мэт одоо ордог энэ бол та нарт бол маш хөнгөн асуудал түгээл тооны тухайд бол энийг сурах үед оюутнууд чинь сурагч нар чинь их сайхан болчихсон учраас багш зовхонгүйгээр энийг бол хөрвүүлж ойлгуулж бодохоор юм байна. За одоо яг энэ дээр харин нэг нэгээр нь өөр 6-6-аар нь 6 нэгнээ өөр тийм ээ 5-5-аар нь 4 ялга гэдэг ч юм уу энэ дээр саяын тэр түгээл тоогч нь ашиглаж болох юм. Тэгэхээр амьдралтай холбоод ирэхийн тулд бол нөгөө түгээл тоогоо амархан гэж хэлчихэд практик дээр харин илүү хэрэглүүлээд үзээрэй. Тэгэх юм бол оюутнууд чинь илүү жишээлбэл ширээн дээр байгаа номнуудыг 5-5-аар нь ав. Эсвэл ширээн дээр багш хэдэн чихэр аваад орж болно. За 2-2-ыг авчих тийм ээ. Ийм маягаар их хөнгөн маягаар өнгөрүүлж болохоор юм. За тооны нэр бол язгуур үндсийн олон хөвлөртэй үг. Тэгээд жишээлбэл 2 гэдэг үгийг та нар мэдж байгаа. Хоо гэх тийм ээ. Тэр нь 20, хос, шошоо. Хой гэдэг үндэс нь болохоор 2 хоёул гэдгийг болчихно. 3 гэдэг үгийг та нар мэдж байгаа тийм ээ. Гоо үндэс нь язгуур нь
30 гутгаар дараажаад 3 гэдэг язгуур нь болохоор 3 гурамсан гэх тийм ээ. За тооны нэр жинхэнэ үүргээр орохоор болохоор өмнөх үгээ захирах чадвар султаа гэж эрдэмтэд үздэг байлаа. Харин жинхэнэ нэрийн үүргээр өөр гүйцэтгэхээр харьяалахын ялгалгаар өмнөх үгээ захирдаг. Жишээлбэл манай оюутнуудын нэг нь орос хэлтэй гэх юм бол тэр нэг гэдэг нь нөгөө оюутнуудыг төлөөлж байгаа учраас жинхэнэ нэрийн үүргээр орсон учраас тэдний нэг нь орос хэлтэй. Миний эгч нарын хоёр нь багш тийм ээ. Эгч нарынхаа тухай ярьж байгаад хоёр нь багш гэх юм бол тэр хоёр гэдэг маань эгч нарыг маань одоо жинхэнэ нэрийн үүргээр орж байгаа учраас энэ өмнөх үгээ заавал харьяалахын ялгараар захиддаг байх нэ. За энд би зүгээр сонирхуулах маягаар та нарт аваад ирсэн нөгөө тооны нэрийг үзээд бид нар одоо дунд түвшинд орж байгаа оюутны энд харлаа. 9 сарын 11-нд цагаан толгой орж ирсэн. За тэгэхээр 9 сарын 11-нд ирсэн юм хүмүүс 7 хоногт 10 пар хичээлд явж байгаа. Гэтэл энэ хүмүүс маань он сар өдрийг энэ 11 сарын 28-нд сурсан байгаамаа. Гэтэл сая 7 хоногт би 4-р өдөр ороод нөгөө энэ дасгалыг хийлгсэн байхгүй юу? Энэ дээр тэр он сар өдрүүдийг ингээд үсгээр бичгсэн даалгавар байсан. Ингээд үзсэн чинь би одоо насан туршидтын тухай ярьж байгаа. Энийг хэлж байгаа шалтгаан та нар ерөөсөө санаагаар унж болохгүй суралцагч нар чинь сурагч чинь одоо буруу хэлвэл тийм ээ. Энэ насанд хүрсэн хүмүүс хийж яхад яг энэ дээр бол зөв хийж чадахгүй байсан. Жишээлбэл 8 дугаар гэж хэлэх үгэн дээр 8 дугаар гэж хэлж байна. Зарим үед нөгөө 9 оны гэж хэлэхгүй 4 сарын гэдэг явж 4-р сарын гэдгээ яг тэр товчилж болж байгаа. Гэхдээ анган шатанд бол 4 сарын гэдэг нь энэ дээр хийсэн алдаа юу гэхээр 30 өдөр гэж их хэлсэн. 30 өдөр. 30-ны өдөр гэж хэлэхгүй байна. Өөрөөр хэлбэл нөгөө он сар өдрийг хэлэхдээ харьяалахын ялгалаар хооронд нь олдохгүй. 79 оны 4-р сарын гэдгийн сар гээд хаяад сарын гэдгээ орхиод байна. Тэгэхээр энийг би үзүүлж байгаа шалтгаан нь бүтэн 89 өдөр хичээлийн өдрийн дараа хүмүүс ингээд алдаа хийж гэн гэдэг маань биднэрээр заалгаж байгаа суралцагчид маань биднэрт юу хэлээд байна вэ гэхээр энэ заасан юм тодорхой хэмжээний давтамжтайгаар байнга сэргээн сануулж явах хэрэгтэй юм байна гэдгийг нэгдүгээр сануулж байгаа. Хоёрдугаар бид нар заач гисэн шүү гэдээ ингээ хайж бас болохгүй н гэдгийг сануулж байна. Дээрээс нь бидний заасан юм үнэхээр хүрэхгүй байна. Би муу хийсэн юм уу гэж бид нар бас өөрийгөө үнэлэх шаардлагагүй. Яагаад гэвэл энэ хүмүүс чинь бусдад харилцаад чадаад өөрсдийгөө ойлгуулад яваад байгаа учраас бас бидний заасны сайн тал бас байна гэдээ өөрсдийгөө бас жаахан дөвийлгээрөө гэж хэлэх гэж байна. За ингээд баярлалаа. Өнөөдрийн хичээл нөгөө олон удаа ордог хичээлийг ингээд багтаах гэсэн учраас бас их нуршуу юм шиг санагдсан байж магадгүй. Гэхдээ би хөлөөсөн юм бүгдийг өгөх гэж л үзлээ. Уучлаарай. Гэрэлсрэн уучлаарай.